Тэгэхээр өнөөдөр Монголын тэр газар нутаг дээр 3-400 жил ноёлж исэн тэр төргүүд төрүүчийнх нь нүгээд одоо энэ Казахстан, Узбек, Турк, Азербайджан гэдэг энэ олон улсууд байна. Энэ олон улсуудын одоо жишээ нь суурьвэнтс юм а гэж. Хүнүүгийн үеэс аваад үзэх юм бол энэ 2500 орчим жилийн хугацаанд төргүүд нь 300 жил байсан. Тэгэхээр энэ 2200 жилийн түүхэнд 2500 гэж үзэж болно. Энэ түүхэнд болвол төргийн 3-400 жил, манжин 200 жил бид нэр одоо ингээ нэг 5-6 жил 100 жил одоо төрөө алдсан. 2000 жилийн бол ингээ 5-600 жилийн эндээс хасахтай зэрэг үлдсэн одоо 1400-500 жил юм тийм ээ. Монголчуудын буюу монгол гаралтнуудын засаглалын түүх юм а гэж ингэж үздэг ийм учиртай. Алтай язгуурын хэл гэж хэлж байгаа тэр зүйл бүрэн батлагдахгүй байгаа хэдий боловч ерөнхийдөө тийм залгамал хэлний нэг бүлэг байна гэж. Тэрэн дотор одоо энэ төрөг гарвалтнууд, манж төнгөс гарвалтнууд. Тэгээ Монгол. Энэнтэй мөн холбоо бүхий Солонгос, Японод байна гэж. Гэдгээс сүүлдээ судалж явж ирсэн агүй ер нь чинь соёл гэдэг чинь хаанч байж болох юм байна шүү дээ. Энэ нүүдэлчд балай бүдүүлэг гэдэг байсан чинь амар Евросын тэр хувцас, хэрэглэл, ёс заншил, зэрэг зэвсэг, зохион байгуулалт, хүндэтгэл, шударга ёс. Одоо тэгэл бүх юм чинь одоо тэгэл бидний одоогийн хэлж байгаа хэмжүүрийн хэмжээнд байна шүү дээ гэл ингээл дөнгөж байгаа явдал бий. Үзэгчдээ бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Элтгэн подкаст маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид төрөг болоод түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар ярилцахаар бэлдсэн байна. За, зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ өдрийн мэндийг. Одоо зочин ч гэж тэгээд байнга оролцогч болоод байгаа шиг. Тий, одоо нэг. За, бидний одоо сүүлд нөгөө нэг Сянбэ жужаан дээр ярьдаг дээрч тэр ерөнхийдөө одоо нийгэмтч тэр төргийн талаар нэг маргаан байдаг шүү дээ, тэ. Одоо төргүүд нэг бол Монгол гээл, нэг бол Турк ч гээл, нэг бол туркууд биш ч гээл, тэ. Төрг гэж одоо ямар учиртай, ямар улс байсан юм бэ юу? За яг ер нь төрг гэвэл төргийн ертөнц гэвэл их өргөн утгатай. Гэхдээ Монголд яригдж байгаа тэр төргүүд бол монголчуудаас өөр хэлтэй, монголчуудтай адил нүүдэлчин байсан ав гарвалын тухай. За энэ Монголын өндөрлөг буюу одоо энэ Евразийн хээр тал гэж бол хээр нутаг гэж болно. За энэ нүүдэлчдийн одоо төв тэнхлэг дээр бол харилцан өрсөлдөж ирсэн нэг угсаатны бүлэг төр улс байгуулж ирсэн тийм юунд ярьж байгаа. Ер нь одоо яг хуу монголчуудын түүхийг дөрвөлжин булчнаас ингээд аваад үзэх юм бол 3000 жилийн түүхтэй энэ газар нутаг дээр байна. Үндсэн одоо баримжаа гэх юм бол Алтай хянганы завсарт. За Алтай хянганы завсараас одоо тэлнэ. Урагшаа хоошоогоо бол ингээд цагаан хэрэм, хатан мөрөн, хоошоогоо бол одоо байгаль нуур Сибирь гээд энэ хооронд л одоо Евразийн одоо хүчрхэг төр ёс морд нүүдэлчд хэлдэг одоо нүүдэлчдийн ноёрхол одоо ер нь 3000 жилийн турш байсан байна гэж ингэж үзэж байгаа. За өөр дэлхийн хаа нэгтээ ийм одоо төр тулс байгуулсан морд нүүдэлчдийн төр тулсуудын ээлжлэн тогтсон тийм орон зай дэлхий дээр байхгүй. Түүнээс сүүлчийн өв нь бол одоо Монгол улс юм. Тэгэхээр Монгол улсын түүхийг ингээ 3000 жил магадгүй төр тулсын түүхнээс аваад үзэх юм бол хүний үеэс аваад үзэх юм бол энд ерөнхийдөө зөвхөн нүүдэлчд. За тэр дундаа Алтай язгуур ингэж хэлдэг хэлээрээ нэг тийм ижил төстэй юм шиг онлын хувьд бол нэг тань таамаглалцсан хэд хэдэн удаа үндэстнүүд ингээ байж исэн. Тэгэхээр Монголын одоо энэ 3000 жил 2000 жилийн түүхэнд Монгол үндэстэн биш төрг гарвалтнууд ноёлсон үе гэж байна. За төрг гарвалтнууд буюу төргийн улсууд төрг угсаатнууд одоо ноёлсон үе бол 6 дугаар зуунаас эхэлдэг. Тэгээ 6 дугаар зуунаас эхлээд ерөнхийдөө бол одоо хятадны улс хүртэл 3-400 жилийн 300 гаруй жилийн одоо ноёрхол төргүүдийн ноёрхол байжээ гэж ингэж үздэг. Гэвч урагшаа нь аваад үзэх дээр хөнөөгийн ортолд хөнөө улс бол өөрөө төрг болон Монгол манж төнгөөс гарвалтнууд одоо бүгд бүрэлдүүлж яажаа гэж ингэж үзэх юм бол тэрнээс өмнө тэр төргүүд л бол одоо хөнөөгөө үед байна гэдэг чинь 6 дугаар зуунд гарч ирж байгаа юм бол тэрнээс 700 жилийн өмнө одоо бас энд хөнөөгөө төрний байгуулалтчээс угсаатан гэж үзэж болно нэг. Нөгөөдгөр гарвал угсааны хувьд бол монголчуудаа холиод байдаг. Ер нь бол тэр хөнөөгөөс өмнө бол тэр юу гэж байгаа юм
хүнөөгөөс өмнө бол тэр дэнлэн ухаан за тэгээд тэр дүнхүү гэж одоо тэр хятадын сурвалжуудад өвлөсөн үндэстнүүд. Тэгэхээр зэрэг энэ угны үндэстэн угсаатнууд дотор тэр дүнхүү ухаан хоёрыг бол Монгол гар болтнууд эндээд үгүй юм байна. Харин дэнлэн буюу одоо нөгөөх нь бол төрөг гар болтнууд юм шиг байна гэж одоо ингэ судалгааны үр дүн ингэж гардаг юм. Тэгэхээр одоо хүмүүст ойлгомжтой болгохын тулд юу гэхээр энэ Монгол нутаг дээр төргүүд төрг гар болтнууд ноёлж исэн үе хэдий үе вэ гэж. Түрүүн би хэлсэн 6 дугаар 100 гэдэг бол 555 оны үед төргүүдийн ноёрхол эхэлсэн. Энэ бол өмнө нь Монгол угсаатнууд ноёлж ижээ гэж бид одоо үзэх дуртай. Тэгээ тэрний үгээр нэг Жужаан, Сямби энэ төр гэдэг Сямбигийн урд хөнөө гэдэг ингээд улс байна тийм ээ. Тэгэхээр Жужааны эзэнт гүрэн гэж байх үед Жужааны эзэнт гүрнийг түүний одоо жишээ нь Харьяаны төмөрчин одоо үйлдвэрлэл явуулдаг, төмөр хайлуулдаг, төмрөөр юм хийдэг нэг угсаатны бүлэг одоо том бослого хийж удаан хугацаанд Жужааны эзэнт гүрний төртөд байлдсан. За тэгээд Жужааны сүлдээ унгасан. Тэр Жужааныг бол бид нэр өвгөн монголчууд гэж үзэж байгаа. Тэгэхээр тэр Жужаанууд яасан бэ гэхээр Жужаан буюу Нярун, Руран гэж бас хэлдэг. Тэр Нярун улсын одоо монголчууд гэж одоо монголчуудын дээд өв гэж байгаа юм бол тэд нар яасан бэ гэхээр төрөг боолууд, төмөрчин боолууд одоо энэ Алтайн руу за тэгээд одоо энэ Шинжааны бүсэд байж исэн төмөрчин боолууд хайжимдаа хүчрэхэг болоод эздийнхээ эсрэг босоод өөрөөр хэлбэл Жужаан буюу Нярууны хаант улсад удаан хугацаанд нэгдэж байлдаад цаанаасаа хүчээ авч ингэж явсаар гоод Монголын нутгийг эзэлсэн. Энэ бол төргөө үе гэж хэлдэг. За энэ бол төргөө үе гэж хэлж байгаа. Эний үгээр 550 оны үед төргүүд нэгдэж улс байгуулад энэ төргөө үе, хөөх төргөө үе гэж. Ингээ Монгол нутгийг эзэлжээ. За төсөөллөөр бол юу гэхээр зэрэг Монгол нутагт тэр Жужаан гэж улсыг байгуулж исэн монголчууд тал талаашаа зогцсон. Одоо энэ хойд Сибирь лүү, Алс орнууд руу, Урагшаага за нэг хэсэг нь бол төргийн харьяанд байсан гэж ингэж үздэг. Тийм учраас одоо хүртэл монгол хэлэнд төрөг хэлний нөлөө маш их байдгаа гэж үздгийн нэг жишээ бол тэнд 300-400 жил нэг хэсэг нь одоо жишээ нь төргийн харьяанд, нөгөө хэсэг нь одоо төргийн зах хязгаараар одоо ингэж нөлөөнд нь ингэж амьдарч исэн үеийг хэлнэ гэж ингэж үзэж байгаа. За тэгээд тэр төргийн төрөг үеийн улс төргүүдийн хэдийгээр 300-400 жил одоо байсан гэдэг хэдий боловч хоорондоо бол өөр ялгаатай төргүүд байсан. Жишээлбэл яг төрг гэдэг одоо нэг нэрлэгдэж байгаа бидний нэрлэж байгаа хэсгүүд байна. Дотроо бол өчнөө олон одоо овг аймагуд нэрлэгдэж ингэж явдаг археологийн судалгаагаар, түүхийн судалгаагаар. За энэ төрг гэж нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь төрг гарвалтаа уйгурууд гэж байна. За мөн түүнээс гадна одоо Сибирийн баруун одоо Сибирь дагууад амьдарч исэн гэж үздэг, энэ Симэрний дагуу амьдарч исэн гэж үздэг киргизүүд гэж. За киргизүүд бол ер нь өөрсдөө төрөг гэж хэлүүлэх төдийлнэх 100% дуртай биш. Бид төргөөс өөр гэж одоо үздэг байдээ боловч одоо хэл ярианы хувьд бол төрөг ийм 3 өөр одоо хүчрэхэг бүлэг байжээ. Тэгээ энэ 3 бүлэг бол анх одоо төргийн бүлэг нь орж ирж тэр Жужааны улсыг нураагаад за тэгээд энэ орхны хүндийд одоо эзэлж орж ирээд энд байсан одоо эцдүүдийн хөөгөөд ингэсэн ийм түүхтэй. За тэр нь бол одоо жишээ нь бид нэр хэрвээ Жужаан Няруныг Монголын өвдөө эс гэж одоо энэ судалгаанд бүрэн итгэж байгаа болвол одоо монголчуудыг хөөж гэсэн үг. За тэгээд энэ Жужаанд хөөгсөн монголчууд яасан бэ гэхээр энэ хойшоо Сибирь за тэгээд зүүн тийш. За дүүн шишгээ Жужааны зах хязгаар одоо жишээ нь Хянганы нуруу байсан гэж үздэг. Тэгэхээр Хянганы нуруу орчим руу одоо энэ төргүүд зогссон тагал язгууртан бүлгүүд буюу 2-3 одоо гол одоо бүл зүүн тишийг одоо дөрвж атсан гэж. Зүүн тишгээ дөрвж очихдоо одоо эргэн хүн буюу эргэн мөрөн за ононгийн адаг одоо хар мөрний их рүү очсон гэж ингэж үздэг. За тэгэж очиход бол тэнд Монгол гарвалт Нярууны захын одоо жишээ нь ханилэг аймагуд болох Шивэнэр тэгээд татарууд мөн одоо хятад нар одоо байсан гэж ингэж үздэг. Тэр нь бол нэг ясандаа Монгол гарвалтай боловч тусдаа одоо ханилэг байгуулчихсан Нярууны нөлөөнд байсан хүчрэх овг аймагуд төрөг хараахан эзлэгдэхгүй одоо төрөгтэй тэмцээд гэдэг юм уу нөлөөнд нь байгаад гэдэг юм уу ингээ харилцан өөрийгөө хадгалаад байгаад байсан. Тэрний бүлэгдэр төв тэр Нярууны одоо хэсэг бүлгүүд одоо дөрвж очижээ гэдэг ийм одоо түүх. Энэ бол орчин үеийн Монгол улс буюу Монголын эзэнт гүрэн үүсэх үүслийн одоо сурвалжийг эндээс ярьдаг. Судрын чуулган дээр бол тэр эргэн хонгийн дом гэж байгаа. Тэгээ эргэн хонгийн дом гэдэг нь юу гэхээр төргүүдэд зохигдоод баруун тишгээ яваад нэг 2 бүл очоод
тэндээ 3-400 жил болоод буцаад хүчрэхэг Нярун Дарилган гэдэг 2 бүлэг болж гарч ирээд тэгээд тэр бүлэг уцаж энэ хотгор руу төрөөд төрөхөд тэргүүдийн одоо үе үеийн төр тулсууд хоорондоо хямралдаад унаж исэн учраас одоо энэ лөө давталж орж ирээ. Тэгээ бурхан алдуунд одоо сууж барьжээ энэ төр гэж. Тэгээ энийг бол 750-аад оны үе гэж байгаа юм. Тэгээ энэ бол Монголын нууц товчоо эхэлж байгаа хэсэг гэж үздэг. Энэний үгээр зэрэг одоо он мөрний их бурхан халдуунд Бүрчон гамарл ирд суваа гэдэг нь одоо тэргүүдэд хөөгдөд олон зуун жил болчихсон. Одоо монголчуудын өвгдөөдөөс буцаж бурхан халдун буюу 3 мөрний ихэн дээр сууж байгаагаар нууц товчоо гэж ийнэ гэж ингэж үздэг ийм учиртай. Тэгэхээр өмнө нь тэргүүд тэр одоо яасан бэ гэхээр 550 онд жужаануудыг хөөгөөд энд маш их харгислал үлдээд хоорондоо маш их байлдаад ингээд 40-50 жил төргийн улсыг одоо байгуулад ингээд байж итэл нөгөө төргийн өөр нэг бүлэг буюу одоо кластер болох ойгрууд орж ирээд төвөөгээд тэгээ хямруулаад 40-50 жил болоод улс нь тасалдаж байж байгаа. Дахиж улсаа сэргийгээд дараа нь бол хожуу төргийн улс буюу төргийн жинхэнэ эзэнт гүрэн байгуулагдсан гэж ингэж үздэг ийм учиртай. Тийм учраас манай энэ одоо Монголын одоо энэ орхны хөндийд тэр культигний хөшөө, Бэлгийн хааны хөшөө гэдэгт одоо энэ Туркийн ерөнхийлөгч мөрөнхийлөгч ирээл тэгэл Монголын ерөнхийлөгч хүлээж аваад бидний өвгдээцийн нутаг юм аа нэдрээ гэж яриад байдгийн учир тэр хөшөө дурсгал байдгийн учир нь бол түүхэн баримт нэгдүгээрт хоёрдугаар төргийн хоёрхлын үеийн дурсгалууд. За ингээд үндсэндээ төргийн улс бол нэг 50 жил эхэлж орж ирж гин гэж тогтоод жужаануудыг хөөгөөд дахиад хажуугийн төрг болох ойгруудад зохиж 40-50 жил тасалдаад дахиад дараа нь улс байгуулад нэг 40-50 жил одоо байгуулсан амьдэрсэн одоо өөрөөр хэлбэл 150 жил болж байна да. Ингээд хожуу төргийн улс тэр Бэлгийн хаан хүлдийг ингэж одоо энэ хятадтай харьцдаг маш том хүчтэй улсыг одоо байгуулсан байж хахад одоо тэр ойгрууд буюу хүчтэй бүлэг нь хүчрэхэг болж хувраад тэрэн дайрч орж ирээд одоогийн төргүүдийг одоо тэр төргүүдийг хөөж явуулсан. Тэгээд энд ойгрууд 90 жил ойгрын хаан тулсыг байгуулжээ. Төргийн хаан тулс ингээд дундаа тасалдаж байгаа нэг 100 гаруй жил тогтоод тэд нэр одоо үндсэндээ алтаа даваад орон тушаа явсан гэдэг. Ойгрууд бол энд нь оронд нь суугаад тэгээд одоо 90 жил байжээ гэж. Тэгээд тэр ойгрын улсын одоо үлдэгдэл нь болохоор юу гэж яах вэ гэхээр одоо энэ орхны хөндийд Ордо Балик гэдэг нэг хар балгас гэж хот байна. За тэгэл хоошоогоо хотог өндөр дотоод өөр ингээд балгасууд ингээд байхад хот сүрэнгуудын төөрөд илрээд байдаг нь төргийгээ хөөж явуулсан дараагийн төрөг болох ойгруудын 100 шахам жилийн засаглал. За ойгрууд энэ улсыг ингээд байгуулад маш том хотуудыг байгуулж улсыг байгуулж энд байж байхдаа мөн одоо Монгол овогтнуудыг ч одоо захираад тэр баруун тишээ зүүн тишээ одоо дөрвж явсан тэр иргэн онгийн монголчууд шивээ татаруудтай үзэлцэж ингээд хатадтай одоо хэлгээ холбоотой байж ингэж байж хагаад тэгээд мөн одоо дотоод хямралаасаа болоод сүүрсэн гэж үздэг. Тэгээд онцгондоо Монгол газарт байж исэн тэр ойгрууд бол бүхэлдээ тэр ойгрын улсын төв мөхлөг буюу төв захиргааны хэсэг нь нүүдлээд алтаад аваа явцсан. За тэр хүмүүс бол одоо тэр Шанжаанд байгаа ойгрууд эдний удам юм аа гэж ингэж үздэг. За тэгтээ ойгрууд тэр ойрын дотоод хямралаас болж сүрхийн төгсгөлд нь бол Киргизийн хаан тулс гэж гарч ирээд Киргизүүд бас нэг төрлийн төргүүд нь ойгрыгаа эндээс хөөж явуулсан гэсэн санаа. Тэгээ Киргизүүд энд бол нэг 30 орчим жилэл ноёлоод тэгээ сүүлдээ ерөөсөө гинт ингээд нөгөө явцсан. Тэгээ одоо тэр Киргиз улс гэж одоо тэр тэнгэр уул Хямлаа нурууны арын тэр Гиндүкүшийн нурууны ард одоо байж байгаа тэр бол Киргиз улс гэдэг байгаа нь тэр. Тэгэхээр өнөөдөр Монголын тэр газар нутаг тэр 3-400 жил ноёлж исэн тэр төргүүд төрүүчийнх нь нүгээд одоо энэ Казахстан, Узбек, Турк, Азербайджан гэдэг энэ олон улсууд байна. Энэ олон улсуудын одоо жишээ нь суурьвэнтс юм а гэж. Дараа нь тэр зогсон тэр ойгрууд нь энд улс байгуулж байгаад хоорондоо хямраад Киргизүүд зохигдоо явсан гэдэг нь одоогийн Шанжааны ойгор буюу Хятадын одоо Алтаа нурууны өмнө талд байж байгаа ойгрууд тэрнээс хойш төр улс байгуулаагүй одоо ингээд нэг армаг тармаг ингээд зүүн Туркестан гэж нэг улс байгуулах гад үзээд болохгүй ингээд байгаад байгаа тэр улсууд бол тэр гэж үздэг. За Киргиз улс гэж одоо тэр зөвлөлтийн бүрэлдэхүүнд байж байгаа одоо сайн нэг тусгай тогтноод нэг 20-30 жил болж байгаа тэр улс болвол одоо тэр хамгийн сүүлд ойгор маягийн төргүүдэд зохиод өөрсдөө хэсэг байж хагаад бас бодлоод нүгэд ингээ явцсан энэ ийм л төв үргэлжлэлээ гэж. Тэгэхээр энэ түүхийг яагаад одоо жишээ нь өөр хоорондоо
дайтаад ингээд сүрээд байсан юм уу гэхээр зэрэг бас үгүй. Эргэн тойрны Монгол овг аймагуд босож байсан. Тэгэхээр зэрэг Киргизийн улс төргийн уйгурын төгсгөл яагаад болсон бэ гэхлээр зэрэг хоорондоо тэмцэлдэж нэгээ давахаас гадна зүүн талаас монголчуудын хүч их болж байсан. Тэр нь Татар, Хятад. За тэр дундаа нөгөө Нярун дарилгын гээд хамаг Монголын үндэс болсон хэсгүүд бол тэдний нөлөөнд байгаа юм шиг мөртлөө өөрсдийн амбицаагаа тавьдгүй тэр хязгаараа хамгаалаад байдаг ийм хэсгүүд байсан учраас ер нь гадна дотны тэгээ Хятадын одоо янз бүрийн одоо нөлөө харилцсан хямрал, дотоод хямрал, гадны хямрал болоод Монголын газар нутг дээр байсан тэр 300-аад жилийн төргийн ноёрхлын үе өөр хоорондынхоос гадна гадаад дотоод хүчин зүйлээсээ болоод ингээд энэ газарт оршин тогтнохгүй ингээд явжээ гэж ингэж хэлдэг. За ингээд үндсэндээ монголчууд төргийн дараа ингэж одоо энэ газарт одоо орж ирж дахин одоо тэлж төргийн нөлөөнд байсан одоо монголчууд нь тэр магадгүй зарим одоо судлаачдын таамагладгаар бол 8 хэрээд 2 байх. Энд бол зарим нэг одоо төрөгтэй холбоотой юмнууд нэр уснаас авахгүйгээд хэл усны ямар байх нь мэддэхгүй. Тэгэхээр монголчуудтай монгол хэлээр харьцаад байдаг. Төрөгдсөн маягийн монгол аймагуд одоо энд үлдсэн байхаа гэж. Тэгэхээр зэрэг тэрний өмнө бол тэднийг хөөж цэвэрлэж явуулахад жинхэнэ зааг болсон түүхэн төсөөллөөр бол Хятан гэдэг болсон. Төргийн дараа гарч ирсэн. Тэр Хятан өөрөө бас одоо дотроо хямралцаар угаад мөхөөд хэд хуваагдаад ингээ явхад Монголын газар нутаг дээр олон овг аймагуд одоо тэрийг орлож удаагчсан. Тэр нь тэр 8 хэрээд онгууд за тэгээд хамаг Монгол Мэргэд Татар гэх мэт аймагуд юм аа Монгол аймагуд юм гэж. Ингээд Монгол аймагуудын орон зайд ерөнхийдөө бол энэ нутаг өмнө нь одоо жишээ нь төргөөс өмнө байсан бол дахин Монгол овг аймагуд энд ерөөсөө өөрөө тасралтгүй одоо жишээ нь тэмцэж оршиж нөлөөнд орж ингэж явсаар угаад дахин одоо хэн одоо энийг орлож үлдэх вэ гэдгийг орон зайн дээр толж байгаа нь Монголын улс төвчний өмнөх ханилгуудын улс юм аа гэсэн одоо энэ түүхэн төсөөлөл түүхэн ерөнхий баримжаа байна. Тэгэхээр юу гэж яах вэ гэхээр зэрэг Монголын газар нутаг дээр 300-400 жил байсан энэ төргийн явдал бол юаны хүнүүгийн үеэс аваад үзэх юм бол энэ 2500 орчим жилийн хугацаанд төргүүд нь 300 жил байсан. За монголчууд энэ газар нутаг дээр өмнө нь байсан гэж үзээд тэгээд тэрнээс хожих дүүхэнд Монгол төр тусаа алдаж өгөх гэхлээр зэрэг манжийн ноёрхолд 200 жил. Гэхдээ монголчууд яг бүрэн дүүрэн одоо өөрийнхөө дотоод бүтэц соёлоо хадгалаад манжийн төшин маягаар оршиж ирсэн. Төр байхгүйгээр тэгтээ ард түмэн соёл иргэншилтэнд бүрэн оршиж ирсэн үе гэж. Тэгэхээр энэ 2200 жилийн түүхэнд 2500 гэж үзэж болно энэ түүхэнд болвол төргийн 3-400 жил манжин 200 жил бид нэр одоо ингээ нэг 5-6 жил 100 жил одоо төрөө алдсан. 2000 жил гэвэл ингээ 5-600 жилийн эндээс асахтай зэрэг үлдсэн одоо 1400-500 жил нь тийм ээ. Монголчуудын буюу монгол гаргалтнуудын засаглалын түүх юмаа гэж ингэж үздэг ийм учиртай. За тэгтэл энд нэг тийм их сонин юм ажиглагдана. Энэ төрөгч бай, манжч бай, монголч бай энэ газар энэ одоо энэ Монголын өндөрлөг гэж хэлэх энэ Туазын өндөрлөг гэж хэлэх энэ газар нутаг дээр ноёлохдоо ерөөсө орон зайн хувьд нэг л тоомтой орон зай байсан. Тэр нь болохоор Алтай хянганы завсар. Баруун талдаа Алтай, зүүн талдаа Хянган. Тэгэд жаахан тэлхлээр цаашаа нэг 400 км тэлдэг. Хоошоогоо бол Байгаль нуур, Сибирь, урагшаага болохоор зэрэг говийг даваад Хатан гол, Цагаан гэрэм бас жаахан тэлнэ. Тэгэхээр энэ бол одоо бидний 2300 жилийн турш одоо оршсон мөнхийн орон зай юм аа. Мөнхийн энэ орон зай наазах нь 2000 жилээр цаазах нь 3000 жилээр төсөөлөгдөж байгаа энэ орон зай дотор хамгийн гол одоо голомт буюу супер одоо төвн тэнхлэг нь юу байсан бэ гэхээр зэрэг нэгдүгээрт уулт хээр байсан. Энэ бол тал хээр биш. Энэ бол говь хээр биш. Уулт хээр. Энэ бол ойд хээрч биш. Тийм учраас энэ гурван голын их орхны хөндөй тэгэл энэ хэдэн том голуудаа ягаал тэгэл энэ хангахын нуруунаас наашаа хангаан нуруу, хинтийн нуруу тэгээ зүүн тишгээ дагуурын хөндөй тэгээд яваад ханганы нуруу хүрдэг ийм уулт хээрийн. Энэ бол бэлчээрийн нүүдэлчдийн буюу одоо яг нөгөө жинхэнэ нүүдэлчдийн одоо үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болох хээрийн мал дээр одоо тулгуурласан ийм одоо аж ахуй соёлын хэлбэр одоо оршин тогтнож иржээ гэж ингэж
үзэж байгаа юм. За тэгээд төргийн одоо энэ ноёрхлын үед бол юу болж исэн бэ гэхээр хот суурангууд олон байгуулагдаж исэн, эдийн засаг хүчтэй болж исэн, цэрэг дайны зохион байгуулалт хүчтэй болж исэн, хууль цайз их гайхалтай одоо болж исэн тийм үе. Гэхдээ төргүүд Монгол өвөг монголчууд буюу жужааныг зохиж одоо хөөгд орж ирэхдээ одоо монголчуудын эртний хүйс толгойн хадны бичээсгээд өмнөх монголчууд ямар байсан гэдэг дүр төрхийг илэрхийлэх нэг зүйл байгаа. Тэр хүйс толгойн бичээс юу гэхээр зэрэг брахми бичгээр монгол хэлээр үлдээсэн гэдэг. Одоо сүүлийн нэг 15-6 жилд л одоо түүхчдийн нэг ер нь баг таамаглаад нотлоод сүүлдээ хүлэмжшэрэгдээд ингэ явж байгаа. Тэгэхээр өмнөх монголчууд тэр жужааны монголчууд бол Мөөмд гэдэг хоттой газар тариалантай, төмрийн аж ахуйтай, нүүдэлчийн аж ахуйтай бичиг үсгтэй юм улс байсан байна. Тэгвэл энэ нь бол зүүн хойд Азийн үндэстнүүд дотор одоо дандаа ханзны соёл одоо зүүн хойд талаараа галалдаг болвол энэ авэны бичгтэй юм нүүдэлчд ингэ байгаад байсан. Брахми бичиг нь бол эртний санскритээс авахгуулаад одоо ингээд наашаа дамжаад одоо ирж ирсэн бичиг. Тэр бичгийг аваад тэгээд дараа нь одоо жишээ нь уйгур бичиг үе нь Монгол согд гэж хэлдэг энэ бичгийг аваад ингээд мөнхийн одоо гол өрсөлдөгч болох суурин иргэншил ханзны соёлтой Нангиадын соёлыг хэлчихээс өөрийгөө өөр байлгаж чадчихсан соёлтой. Тэр Нангиадын иргэншилийн гол өрсөлдөгч. Хятад бол 50000 жилийн түүхтэй агуйг үндэстэн боловч хамгийн том өрсөлдөгч тэмцэл нь их газрын гүн рүү явагддаг байсан. Тэр нь Төв Азийн нүүдэлчид, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн 70-80% нь Монгол гар болтнод оёлж байгаа энэ түүхийн одоо хэсэг юм аа л гэж ингэж ерөнхий төр зургийг одоо ингэж ойлгож болох юм. За яг хөнөөгийн өмнө бол тэр Дунхуу, Ухаан, за тэгээд Дэнлэн энтергээд орж исэн тэр үеүүдэд ямар байсан бэ гэхээр ер нь монголчуудын маш эртний гар бол одоо тэр дөрвөлжин бушны соёлтойгоо холбож үзэх юм бол хянган нарунаас бараг гарсан байх магадлалтай гэж одоо эрдэмтэд нэлээд одоо жишээ нь үзэж сүүлийн үр дүнчтэй л ингээд чиглээд байна. Тэгэхээр бид нар бол хянганы нуруу гурван голын их гэдэг одоо гол юмнуудаар төвлөж хүчирхэг нь орхны хүндэд одоо төвлөдөг. Алтай хянган хоёрын завсарт одоо засаглал тогтоодог. Ер үсийн тийм нүүдэлч одоо тийм цөөнх мөртөг хүчирхэг байдаг. Одоо айрам цэрэг төрийн одоо зохион байгуулалттай ийм одоо ер үсийн ертөнц. Энийг дэлхийн түүхтэй харьцуулж үзэх юм бол дэлхий дээр хизээч морд айрам төр тосны уламжлал нь тасралтгүй мянган жилээр үргэлжилсэн тийм орон зай гэж байдаг. Тэр орон зай нь манай энэ. Энэ бол нэг ясандаа бол бахарх марч юм шиг, нөгөө ясандаа гайх марч юм шиг. Ерөн зүгээр барууныхны одоо иргэжлийн онлын үүднээс аваад үзвэл нүүдэлчин бол хамгийн бүдүүл өгөөд маш эрт өөрөө ингээд хайраад дотоод зөрчилдөд идэгдээд мөхөж явах хэрэгтэй байдаг. Тэгээд маш их балар эртний байдлаар одоо дуусах хэрэгтэй. Тийм нэг юм гэж үздэг. Гэтэл энд нэг тийм үхэдгүй нэг юм байгаад байдаг юм сонин үзэгдэл. Энэ нүүдэлчдийн энэ үзэгдэл бол одоо Африкт гэдэг юм уу Өмнөд Америк, Хойд Америкт байсан нүүдэлчд бол өөр. Энэ бол примитив нүүдэлчд буюу бүдүүлэг нүүдэлчд. Нийгмийн зохион байгуулалтын өндөр түвшинд хүрдэггүй. Тийм нүүдэлчд. Энэ тарины юм гачин сонин одоо үндэстэн ингэж оршоод байсан. Энэнийг хэлхээ холбоог ингээ үзэхлээр за тэгвэл одоо монголчууд хэнтэй холбоотой хаанаас үүссэн? Хэл гарвал соёлын хувьд хэнтэй холбоотой юм гэхээр хөл гарвал соёлын хувьд л ерөнхийдөө манж дөнгөөс төрөг гарвалтнуудтай холбоотой. Яг түр бүгдээрээ нүүдэлч. Бүгдээрээ морд нүүдэлч. Бүгдээрээ төр тус байгуулж ирсэн. За бүгдээрээ хэлнийх нь ерөнхий зарчим нь бол залгамал хэлтэй. Залгамал хэл гэдэг нь одоо тэр Индо-Европ хэл буюу нугалмал хэлнээс өөр. Тэгэхээр эднийг нэг байна гэдэг ингээд үзээд Алтай язгуурын хэл буюу эднийг нэг гарвалтай гэсэн хандлага руу одоо жишээ нь судлаачид явуулдаг боловч яг нарийн дээр нэг гаралтай нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл манж хэл монгол хэл хоёр илүү ойрхон нөгөө төрөг монгол хоёроос. Тэгсэн мөртлөө яг нэг үг гэдэг үзэх чихтэй зэрэг тодорхой юмн дээр судалгаан дээр очиод салждаг. Төрөгтэй ойролцоо юу гэхдээ зэрэг төргөөс зүгээр төрөг монгол хэлний харилцан нөлөөлөл байсан болохоос биш нөгөө язгуур шин чанар хэлний эдис авэ авайлбар бүтээлүүрийн төвшөндөө ингээд яргаад судлаад ингээд үзэхдээ зэрэг нэг биш байдаг. Тэгэхээр ямар сайндаа зарим судлаачид аргаа бараад одоо эн чинь одоо хэдэн зуун жил судалж байгаа шүү. Аргаа бараад монгол хэл одоо Европын тэм нэг газраас зохиогдсон шинэ хэл юм биш үү гэж. Өөрөөр энэ хэл
бол лавта тэр улс үндэстэн байгуулад байсан тогтолцоог аваад үзэх тэр дотор нь байгаад байгаасан энэ хилтэн байсан байж таарад багт зэрэг наацхны 2500 жилийн тэр яваад байдаг. Тэгээ хаанаас үүсч өгөхдөө зэрэг болдгоо. Ижил төстэй иргэншлийн үзээд хэлний соёлын хувьд нэг байна өгөхдөө зэрэг өөр болчиход байдаг. Тэгээ энэ монгол хэлний үзэгдлийн хувьд бол тэгээ одоо ингээд монгол хэлийг ингээд аваад үзэхлээр тэгээд одоо 800 жилийн өмнөх монгол хэл тэр одоо 1400 жилийн өмнөх хэлний олдуур энтрийг ингээд үзэхдээ зэрэг нэлээд хүчрэх хэл байгаад байдаг. Тэгээ уялдаа холбоо нь мэдрэгддэг. Гинт ингээд гараад ирсэн юм шиг. Зүгээр харилцан нөлөөллийн хэлбэр харагддаг болохоос биш нөгөө махбод мөн чанарын хувьд нийц нэгдмэл ийм зүйл одоо байхгүй байна гэж үзээд байна. Индо Европ хэл бол ерөнхийдөө бол ингээд хэлхийн албанууд мэдэгддэг. Одоо ингээд явсаар угаад одоо Франц, Итали хэл болсон юм байна. Эртний латин хэл, галик, кельт хэлүүд ингэж явсан юм байна энэ гээд мэдрэгдээд байдаг бол монгол хэл тэгдэггүй нэг тийм сонин талтай. Тэгэхээр монгол үндэстэн бол тийм одоо ийм одоо муухан хэлбэл гаж сайн хэлбэл тийм ер үсийн давтагдчихгүй. Өөр хүс тийм хэл юм. Бараг л одоо бурхан тэнгэр итгэдэг хүн бол одоо мөнгө тэнгэрээс гинтийн ертөнцид бууж ирсэн мэт. Ийм одоо сонирхолтой үндэстэн. Ямагт цөөхөл байсан. Тэгэхээр төргүүд бол энэ газар одоо үнэхээр одоо ноёлж исэн тэр соёлын одоо давхарга нөлөө нь хаа байна гэхээр одоо дэлхийд дээр 170 сая хүнтэй одоо төргийн ертөнцийн тэр Азербайджан, Мажан, Түрк, Узбек, Киргиз, Миргиз тэгэл Турк улс нь хоошоо сахаа махаа гэл ингээл туваа муваа гэл ингээл уйгрыг оруулаад ингээ явхлаа. Гэтэл монгол үндэстэн бол өнөөдөр 11 сая. За яг одоо зүгээр фантазаар генийн судалгаа модлооны холбоо хэлхийг одоо фантаз төсөөллөөр дэврэнээр хэмжээтэй хамгаалснаар бол 30 гаруй сая байж болно гэж. Манж үндэстэн бол маш олон монголчуудыг бодвол. За ер нь бол одоо манж үндэстэн баг ойролцоогоор нэг дамжуулахад 30 гаруй сая байна гэж ингэж үздэг. Даанч тэр өөрөө хэл байхгүй. Тэгээ хаттын соёл дууссан учраас манж хүн үндэстэн дээр манж соёл, манж улс үндэстэн иргэншил гэж алгаа гэж ингэж үзээд байдаг. Гэх мэтээр одоо ийм одоо сонин юмнууд байж байгаа юм. Тэгээ энэ хэл соёлын хувьд ийм одоо баталгаатай үлддгийн ийм хачин одоо давтагдчихгүй байдал юу юм бэ? Тэгээ том орон зайг үзэлдэг. Энэ бол иргэншлийн онцлог буюу уугуул чанартай холбоотой. Соёлыг, хэлийг, үйлдвэрлэлийн байдлыг, зан төрхийн хувьд, үнэт зүйлийн хувьд өөрийгөө хадгалах тийм одоо тийм сонин зүйл байна гэж. Нөгөө талаасаа удаан хугацаанд одоо орхигдож үлдсэн гэдэг юм уу? Нэг газар тасарч орхигдсон газарч байж мэдхээр. Тэгэхээр энэ бол одоо ийм одоо сонин монголчуудын түүхийн суур дэвсгэр нь бол энэ төрхтэй холбоод ингээ ярих юм бол нэг иймэрхүү юм байгаад байгаа юм. Тэг би түрүүн таны яг манжиг дуртцсан дэр нүсрээд нэг юм асуучих гэж бодлоо. Одоо нөгөө нэг бид нар ч нөгөө манжийн дарлал гэж ярихаар буруу баг. Манжиг иргэшээлт байсан гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэнгүүд энд нөгөө нэг ойрд халахын хоорондын тэмцэл байгаа шүү дээ, тий. Одоо тэгэхээр чин түүх хэтэрхий их өсөрч байна. Одоо энийг бол тусдаа сэдв. Тэгээ тусд нь ярина л та. Тусдаа сэдв. Ерөн зүгээр нэг юм одоо угсаатан иргэншлийн хувьд л юу гэж нөхөр альж угсаатны бүлэг одоо намч төр гэр бүлч төр тийм ээ. Нэг тийм сөрөг хүчин юм уу ялгарх юмнууд гардаг. Айлч үндэстэнд. Тэгэхээр энэ бол гол одоо нөгөө төв мөхлөгтэйгөө мөчөөрхөгч хэсэг гэж байна. Тэр нь янз бүрийн шалтгаантай байдаг. Угсаа гаргалын ялгаатай байна. Эзэн харьяатын яснаас болон хоорондын үш хонзон удаан хугацааны одоо харилцан авалцаас болно гэх мэтэр. Тэгэхээр зэрэг энэ юу гэдэг юм бэ? Бүр хожуу гарч ирсэн одоо тэр угсаатны бүлгүүдийн хоорондын зөрчил бол түүхэндээ бүр ингээ үргэлжлээд одоо хүртэл явж яадаг зүйлч одоо улс орнуудад бий. Тэгсгээд одоо төв мөхлөг рүүгээ нэгдээд нэг том цул болоод хүчрэх болоо явдагч бий. Ирэх ашгаар нэгддэгч бий. Тэгэл хөөхөө одоо ингээл бич тийм угсаатан энэ угсаатан гэдэг адилхан монголчууд мөртлөө ингээд яриад байдаг нь болохоор зэрэг түүхийн эдрэтэ явдал дээрээ буруу ойлголтууд авчдаг. Нэгдмэл ойлголтоо болчих юм бол мөчөөрхөл гарахаа байцдаг. Тэр нь юу гэж нөхөр худлаа төв хүчигдсэн өөр тайлбарладаг, олон үнцгтэй тайлбарладаг болохоор зэрэг ярьдаг хүмүүс их гараад ирдэг. Ерөн зүгээр төр дэсний уламжлалын үүднээс гээд ингээд түүх бичлэгийг аваад үзэх юм бол ерөөсөө л энэ төв Монгол нь л нэг. Энэ бол хувьцааг шийдэгч. Энэ бол хамгийн гол хүчин. Үүнд нэгдэж ис чадах нь зөвхөн хохирол гэсэн үг. Энэ бол хажуугийн гэсэн үг. Гэхдээ нөгөө өөрөө бие дааж орших, өөрийнхөө эрхийг хамгаалах гэдэг нь бол өөр зүйл.
Тэгэхээр зэрэг улс үндэстэн бүрэлдэж төр төс бүрэлдэнэ гэдэг бол улс үндэстэн ялгаа зааг үл хамааран нэг дэглэм, нэг дүрм, нэг соёл иргэншлийн хэсэг болох. Хамт байх. Иймэрхүү одоо загварл бол одоо яваад байгаа. Ялгарл гэж би ялгарл нь бол янз бүрийн одоо зөрчлийн янз бүрийн хэлбэрүүдээр үлддэг. Жишээ нь одоо ингээд Монголын эзэнт гүрнийг байгуулахын өмнө тэр одоо хятадны дараа Монголын газар нутаг дээр өргөллийн бүс нутаг дээр тэр том эзэнт гүрнүүд бүгд мөхөд ингээд зугатаад тараад ингээд явцсны дараагаар тэр үлдсэн том аванг аймагын тэмцэл болж шít. Тэгээд тэрний ялагч нь сайн байж чадвал нөгөө төр ёсны тогтолцоо буюу нийгмийг бүхэлд нэг байгуулалт орох хэмжээний тогтолцоог хувиргаж чадна. Тэр бол эзэн мөн. Тэгэхээр тэр чинь Монголын эзэнт гүрний үед чинь яасан бэ гэхээр нөгөө төрөг зөгтөө тал даль дэше явцсан улсуудаас тэр эргэн хон руу яваад хүчрэг болж гарсан тэр хэсэг нь л одоо эндээ байр авалдах гэж үзээл. Тэр нь хамаг Монгол гэж нэрлэгдээл. Тэгэл тэр хамаг Монгол бол бусдыгаа иргэшээлтэд оруулаад нэг бүтэц болгож хувиргаал, нэг зохион байгуулалтад оруулаад нэг ирэх ашигтай болгонгуудаа бүгдийн өөрийнхөө нэрийг өчөж байгаа шүү дээ. Анги Монголоо. Хэрвээ кредит ялсан бол кредит гэж болсон байх тийм ээ. 8 ялсан бол 8 гэж болсон. Тэгтэл тэнд чинь хамаг Монголын зэрэгцээ хамаг Монголдо энэ тэнцүү одоо өрсөлдөх хэмжээний 3 ханилаг 4 аймаг байна гэж. Ноосто юунд Судрын жолгонд хэлснээр. Ойн иргэд, татар, мэргэд 8 жалаар гэсэн одоо 4 хүчтэй аймаг байна. 8 хэрээд нөгөөх нь баг онгууд гэж хэлдэг бах. Ийм 3 улс байна. За нэг нь болохоор зэрэг одоо хамаг Монгол. Тэгэхээр хамаг Монголоос хамаг Монгол ялахын өмнө хамаг Монголд энэ тэнцүү улс гэж ястаа туустаа 3 нөхөр. Хамаг Монголоос арай доохноор хүртлөө маш хүчтэй байж байгаа 4 аймаг байна гэж шүү дээ. Тэгээ эдний хувь зүй яаж шийдэгдсэн бэ? Тийм ээ? Жалаар бол эхнээсээ хамаг Монголдо тулгар төр барихын төлөө тэмцсэн. Нэгдээ тэмцэн явсан гэсэн үг шүү дээ. Тэгээ хамаг Монголын нэг хэсэг болоо явцсан. Хамаг Монголын хажуудах том аймаг мөртлөө. Мэргэд татар хоёр байнга сөргөлсөргө мөхсөн. Улс мөхөн гэж байна шүү дээ. Бүр ингээд тараагаад, хуваагаад, аваад одоо ингээд янз бүр болгоо одоо ингээд айчхан тийм ээ. Тэр үдгийг хэлбэр хатна. Тэр нөгөөх 4 аймагаас ойн иргэд улс байгасны дараа дагаж ирсэн. Өршөөгд хэвээр нь үлдээсэн. Тийм байгаж. Нөгөө нэг нь болохоор зэрэг тэр онгууд бол улсын байгуулах дунд үеэс эзэнт гүрэнд нэгдсэн. Харин тэгтээ онгууд бол одоо аажимдаа бол ингээд таарсан. 8 хэрэг 2 бол мөхсөн. Тэгэхээр 8-ны улмөр тэр мэргэдийн улмөр татар одоо энэ төр улмөр байхгүй байх нь шүү дээ. Бусад аймагуд харьяалагдаа явчихна гэсэн. Тэгээд энэ ч одоо амьд үлдэж байгаа энэ олон юмнуудаас жалаар бол Монголтойгоо төв Монголтойгоо нэгдээд төр тулс байгуулад жалаарын мухлаа энэ гэж чинь улсын баан болоод ерөнхий сайд болоо яваад өгч. Ингээд гэж жалаар бол тэгээд сүүлд нь одоо юу гэж байгаа Батмөнх Даян хааны үед бүр хэдэн зуун жилийн дараа их жалаар бол халахыг толоолоод дараад ирчихнэ. Төв Монголоо. Өргөл дотор нь ороод том байр суурьтай байсан учраас ингээд яваад явсаар угаад хамгийн сүүл тэрний нэг хэсэг нь хотгойд болоод энэ төр гээд яваад. Гэтэл нөгөө амьд үлдсэн хэдүүдээс ингээд дотор ингээд улс ингэж явж хагаад улс параг зөөсөнгүүт сөрөг парагцад хамаарагдсан амьд үлдсэн нөгөө ойн иргэдүүд чинь нөгөөтгөө хадгалаад яваад нөгөө амбицаа. Тэгээ улс мөхөнгүүд орон зай дээр нь гарч ирэх гэж байгаа хэсэг нь болж орж байгаа. Тэгэхээр энэ угсаатны бүлгийн уг шинж хадгалагдаад яваад байхдаа төр ёсны уламжлалаад авахгүй иймэрхүү одоо би тэгэхээр энэ төргүүдийг яасан гэлээ. Энэ бол өөрөө за яг хөө тэр энэ сонсохгүй. Тэгэхээр 3 төрөг яасан гинэ? Цаг хугацааны хувьд ялгаатай. Тийм цаг хугацааны хувьд ялгагдана. Одоо ч тийм.
Одоо нөгөө 3 төрөг гэж яриад байгаа шүү дээ, тэ. 3 төрөгийг одоо бид нэр цаг хугацааны хувьд ялгаж яриад байна уу, тэ? Яг уу түүх судалгааны хувьд одоо 3 төрөг гэж ярих юм бол инээдэмтэй зүйл болно. Энэ төргүүдийн аяархлын тэр 300-400 жилийг л дотроо төргүүд, уйгурууд, киргизүүдийн 3 улсын үе байна гэж үздэг. Тэгээ нэг гарвалтай мөртлөө хоорондоо тэмцэлтэд нэгнийхэн байрыг авалдаж ясан байдлыг л би түрүүн ярихдаа хүмүүст ойлгомжтой болоход бол 3 төрөг гэж хэлсэн болохоос одоо жинхэнэ түүхчид дарах бол намайг шавлан шүү дээ, тийм ээ. Би чинь одоо түүхчдийн сурвалж материал зүйлүүдийг л ингэж одоо сүүлийнх нь ойлголтуудыг ингэж нэгтгэж авчаал хүмүүст ойлгомжтой болгож ярьж байгаа л дамжуулагчлал хүн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр яг он цагийн хувьд жишээлбэл 550 оноос 750-аад он хүртэл тэр 200 гаруй жилд бол төргийн үе гэж ярина. Тэрнээсээ хойш тэр уйгурууд орж ирээд нэг 90 жил тогтсныг уйгурын эзэн төрний үе гэж ярина. За эзэн төрөн байсан уугүй юу гэдэг бол уйгурын зүгээр улс гэж байсан уу гэдэг асуудал. Эзэн төрөн гэдэг бол арай өөр юм байгаад байгаа юм. Эзэн төрөн бол өөрөө бүхэл бүтэн маш супер тогтолцооны тухай асуудал. Маш олон үндэстнүүдийг нэгтгэсэн тухай асуудал. Орон зай тэлэлтийн хувьд, улс төр хөлийн зөвшөөрөлтийн хувьд, бүс нутгийн нөлөөний хувьд их өөр байх хэрэгтэй байх. За дараа нь тэр Киргиз. Киргизийн улс гэж байсан. Одоо манайхан одоо Кыргыз нуурыг Киргиз юмаа гэдэг ингээд ярьдаг. Үнэн үү хотлоо юу бөөмөд. Ямар ч байсан Киргизийн ерөнхийлөгч энэ төр ирээл манайхан энд байсан. Одоо Кыргыз нуурын уснаас амсыг гал ингээл. За тэгээ энэ юмнууд л ингээд түүхэнд болвол энэ зүйлүүд ингээд шийдэгддэггүй домог үлгэртэй холбогдсон зүйлүүд олон бий. Тэр нийл нэг жишээ. Энэ чи одоо түүх сонсож байгаа улсууд манайхан нэг ингэдгийг бүр сүйд болоод одоо ерөөсө төргийн хаан одоо хөлдөгний хөшөн дээр ирээл манай ноён хаан танаа өмнөхтэй эцэг нутгийн шүдэг хийгээлчлээ гэж боож өгөхгүй л нэг хэсгэн тэгдэг. Киргизийн ерөнхийлөгч ирээл Кыргыз нууран дээр уцсан. Энийг одоо Киргизийн нутаг гэж хэллээ гэж боож өгөхгүй л. Түүхэн үйл явц гэдэг чинь бол болоод өнгөрсөн дараа. Одоо бидний нутаг. Хинчнийг булаацалдахгүй. Тэр түүхийг бүрэн дүүрэн одоо өмнөх тэр таамаглуудыг нотлоход ч хэцүү, үгүйсгэхэд ч хэцүү тийм одоо мэдлгүүд явж идэг. Мэдээллийн урсгалууд аажимдаа илүү нотлохонод гараал ирдэг, үгүй бол үгүйсгэхдээ л явдаг ийм л одоо юм байж идэг. Тэгэхээр нөгөө түүхий чинь одоо ингээл Турк манай үгд эзгээд ингээ хэлцснээр одоо бид нар гутаад байгаа юм шиг тийм ээ. Гэхдээ бодит түүх нь бид ялагдаад энэ төргүүд байж хагаад буцаа явсан гэдгийг тийдэж мэднэ, муу сайн айж мэднэ. Бид ч бас одоо мэдж байгаа учраас ийм одоо түүхийг нэг тийм булаацалдах гэдэг юм уу, Казахстан манай Чингис хааныг одоо манай хаан гэж хэл одоо яанаг л боож өгөх гэдэг юм ерөөсөө байх. Түүхэн үйл явц гэдэг чинь үндсэн маш хүчрэг араамаар ингээ бүрлдэж идэг олон төрлийн оюун санаа том эргэлтэнд явж идэг учраас жижигхэн Чингис манайх гэснээр юм болчт юм биш. Чин дэлхийн мэдээлэл нээж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө зүгээр тухайн юмд нь хариулт болгоод арай бишээ гэдгийг зүйлийг хэлж ийн өгөхөөс биш тэрнийх одоо бидэнд нэг хүчтэй нөлөөлөл байх зүйл биш. Гэхдээ экзэгтэй юм гэж бас бий. Гэж л одоо яаж байгаа. За тэр 3 төргийн үе гэдэг бол тэр их соёлтой байсан эднэр. Энэ төргүүд ямар соёлтой байсан бэ гэхээр төмрийн маш их одоо том хүчирхэг үйлдвэрлэл явуулдаг байлаа. Бэлчээрийн алажхан хувьд бол маш хүчирхэг байсан. Эдийн засгийн хувьд хүчирхэг байсан. Цэрэг дааны хувьд хүчирхэг байсан. За тэгээд бичиг үсгтэй байсан. Хот сууринуудыг байгуулдаг байсан. За аваас дэрэгдээ газар тариалантай байсан. Гэхлээр зэрэг үндсэндээ бол тэгээд тэр инерц чинь ерөнхийдөө хүн амын мас соёл иргэншлийн суур нь одоо ингээд энэ төрөг ертөнцид ч одоо ерөнхийдөө л их том соёлтой болоод байгааг учир чинь тэр шүү дээ. Энэ мэтэр. Тэгээ нэг эргэлзээ байдгийн хүмүүс. Одоогийн турк чинь тэр манай энд байсан туркууд биш шүү дээ. Ерөөсөө ингээл өстой жинхэнэ турк тэр биш гэл баг гэл юм болол. Тэрэнд бол нэг санаа зовоод байх юм байхгүй. Одоогийн туркууд бол угаасаа арабын ертөнц, грекүүд, европчуудтай холилдсон, царай зүс нь өөрчлөгдсөн. Одоо жишээ нь яг энэ Евразийн хэр талд амьдарч исэн хүний царай зүс баг л байхгүй. За бүр хүмүүгийн өмнө ч гэсэн цагаан гарист буюу ерөнхийдөө Индо Европ, энэ Иран маягийн, Перс маягийн одоо нүүдэлчд ингээл Монголын газар нутгийн талд нь байж л байсан гэдэг ийм түүхүүд байгаа юм. Ер нь яг одоо судлаачдын хэлэх нь одоо тэр эртний төрөг гэж Монголын газар нутг дээр орж исэн улсуудын үйлдвэр нь хаа байна гэхлээр зэрэг тэр цаад Турк улс бол
хил соёлоо аваа явцсан болохоос үндэстэн угсаатны царай зүс гений хувьд өөрчлөгдсөн 70-80 сая хүн. Гэхдээ тэдний зүрх сэтгэл бол бид нэр Монголын тэр орхны хүндий гэдэгт ланг улс байгуулсан юм гинлээ. Тэнд нэг хэсэг байж байгаа нүүж ирсэн гэдгээл мэддэг болсууд. Харин тэр төргүүдийн үйлдвэр бол нарийнхнуудтай наримгаар хамаартай юм одоо Азархан маягийн хүн байх хэвээр. Гэхдээ тэр төргүүд гэдэг чинь хэн байна гэхээр одоогийн төрг улстай адилхан хэл яриагаар нутгийн аялга юмараа ялгагддаг болохоос Казахстан, Узбек энтергээд Киргиз, Уйгур гэх мэт одоо эднэр бол ерөнхийдөө тэр юу гэдгийг 500-аад он гэдэг чинь одоо 2000 он гэхээр 1500 жилийн тэртээ Монголын газар нутгаар байсан хүмүүсийн үйлдвэр мөн байж таарна гэж ингэж нотолдог. Гений өвдөгчд нотлогдно, ахуйн өвдөгчд нотлогдно, ижил төстэй зүйлс олон. Жишээлбэл одоо гэрмэр, одоо маримала одоо атгуулдаг гэдэг. Тэгвэл дөрвүүдийн хувьд бол их амархан мөхсөн юм шиг байгаа юм. Мөхсөн гэдэг нь юу гэхээр зэрэг Казахстанч, Киргизч тэр нүүдэлж амьдрал маш амархан байхгүй болсон. Одоо бол одоо ч үгүй тэр ер нь 20 дугаар зууны их хүн гэдэг чинь нэг хэсэг нь л нүүдэлж. Тийм ээ. Тэгээ бусд нь одоо тариад гэдэг юм уу суурин ингээ болж исэн. Энд л одоо нэг л тэгэл хоны хариулаад адуугаа амлалал байдаг хүмүүс л ингээл мөнгө байгаад байсан шиг тийм төсөөлөл одоо бий болж болно. Орос дүүгчдэг гэж хэлдэг. Нөгөө нэг төргийн орхны бичээс гэж орхны бичээсийг нөгөө нэг анхны улс төрийн одоо суртал ухуулга бичээс гэлээд байдаг шүү дээ. Энэ одоо яг ямар учиртай бичээс юм? За манай үзэгчид одоо мэдж байгаа байх орхны хөндий бол Монголын энэ өндөрлөгийн соёлын ер нь бол одоо хүнүүгийн үе чулуун зэвсгийн үетэй холбох юм бол ер нь 4-5 мянган жилийн түүхийн хамгийн гол хэсгийг агуулж байгаа хэсэг бол энэ орхны хөндий. Орхны хөндий гэдэг нь хаа юм бэ? Яг тодорхой хэлэх юм бол Улаанбаатар хотоос Аранган аймгийн төв хүртэлх энэ хэсэг. Энэ хүн дээр орж ирж байгаа гол булаг усны ай савын арн ингэж тооцдог. Тэгэхээр орхны хүн дээр бол одоо ингэж маш өргөн далайстай хэсэг орно. Хангаан хинтийн нурууны хоорондох одоо бүх орон зай орно гэсэн. Тэгэхээр энэ хэдэн мянган жил байхдаа энэ хүндийн төлөөл засвал байлдж ирсэн шиг байна. Тэр одоо Хүнүүгийн, Жужааны, Няруны, Түргийн, Хятны, Монголын эзэнт гүрний бүгдийнх нь нийслэл энэ орхны хүндийд байдаг. Ийм. Тэгэхээр зэрэг энэ бол тэр орхны хүндийд бол зөвхөн одоо тэр төргийн үеийн орхны бичээс хөшөөнүүд төдийгүй одоо тэр бүх одоо 2-3 мянган жилийн соёл иргэншлийн үндсэн давхаргууд одоо манай археологчид бол одоо олоо тайлбарлаад насын тогтоогоод ингээ яваад байгаа. Ер нь түүх бол ингээл нэг 15 жилийн дараа бол нэлээд гоё тод болно. Яг тэгэхээр чинь эрчимтэй судалгааны тийм оргил үе одоо Монгол дээр нэг явж байгаа үе байна. Тийм учраас одоо 100 болгоно л шинэ олдвор, шинэ зүйл, шинэ тайлбарууд гарч идэг юм цаг үе дээр бид нар амьдарч байна. За тэгэхээр тэр орхны бичээс буюу Күлтигийн бэлгээ хааны одоо дурсгалууд гэж. Энэ бол одоо энэ Монгол газарт үлдсэн гэрэлт хөшөө чулуун бичээс дурсгалуудын хамгийн оргил гайхалтай зүйл нь. Өөрөөр хэлбэл одоо орхон голын хүндийн хүшээ зайдам гэдэг газарт бүхэл бүтэн төргийн хаадуудын хожуу төрг буюу нөгөө эхлээд нэг ирээд зохигдоод хэсэг бодилж байгаа дараа нь улс байгууллаа гэж штэ. Тэр хожуу төргийн үеийн дурсгалууд байдаг. Тэнд нэлээд хүчтэй улсууд одоо улс байгуулсан. Тэрний одоо тэр Бэлгээ хаан гэдэг хүнийг одоо нас барахад нь одоо бунханд зогсолбор байсан. Дахлын зогсолбор. За түүний дараа тэр Бэлгээ хааны дүү улсын одоо тэргүүлэгч анжин тэр Күлтигэн гэдэг хүний жанжныг одоо нас барахад нь ахаад ахтай найдал одоо дурсгалд одоо тийм дахлын зогсолбор одоо барьсан. За мөн тэр хоёрт одоо зөвлөж байсан их супер одоо жишээ нь төрийн мэрэгэн жанжин болох Танюкук гэдэг хүнд зориулсан бас одоо тэр рүник бичээстэй энэ налахын эндээс олдсон. Гэх мэтэр энэ зүйлүүд бол төргийн эзэнт гүрэн Баттаяа оршиж байсан бөгөөд түүх нь ямар юм, соёл нь ямар юм гэдгийг таньж болдог. Ганц одоо чулуун судрууд нь энд үлдсэн. Түрк бол том улс үстэй. Төргийн ертөнц бол 170 сая тийм ээ. Гэтэл тэдний эртний түүхийн хамгийн супер олдвор уу тэдний нуус тавчаа манаад байгаа. Тэрний үгж нь үхээр зэрэг том гэрэлт хөшөөнүүдийг тухайн үеийн одоо хятадаас их холбоотой байсан учраас
том гэрэл хөшөөнүүдийг ингэж босгоод нэг тал дээр их хатад нөгөө талаараа төргийн одоо төрөг хэлээр тэр хэрглэж исэн рүнийг бичээсээрээ тухайн үеийн улс төрийн түүхийг бичсэн. Жишээ нь одоо бэлгийн хаан ингэж суулаа, ийм тэмцэл боллоо, ийм том толгоонод боллоо, ингэж улс хямрлаа, ингэж мандлаа гэдэг. Тэгээ тэр дотор бол Монгол овг аймагуудаас ганцхан татарын нэр байдаг гэж үздэг. Бусдынх нь одоо нэр байхгүй юм шиг байна. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл чинь 750-аад оны үед 700-аад оны үед бол одоо ийм бичээс үлдээсэн. Одоо дэлхийн одоо 170 сая хүний уг гарвалын хэд хэдэн улс болсон байгаа улсуудын уг гарвалын нэгэн одоо тийм бүдэг яригдчихсэн одоо домгуудыг бийжүүлж үлдээсэн л гэсэн үг байна. За тэгээ яг дөрвүүд бол хожим соёл моёл нь одоо том болохоор зэрэг сонирн байна л да. Жишээ нь Диван Лугат гэдэг 10 дугаар зууны үед одоо чинь тойл гаргасан ч байх жишээний. Одоо олон хэлний тойл гаргаж шин. Тэр нэг том соёлтой байсныг одоо харуулж байгаа юм. За тэгвэл өвмөн ихтэй байсан учраас энэ үзэнт хөрнүүд бол манай энэ газар нутагт одоо тогтсонгүй. Тэр гурван улс бол одоо нэг нь болохоор 750-аад он гүрээд тэрний дараа ахаад нэг 100-аад жил уйгруу тогтоод тэрийг уйгруудыг зохиод киргизүүд орж ирээд нэг 20-30 жил тогтоод тэгээ бүгдээрээ баруун тишэл ингэ яваад байсан. Тэгээ хүмүүгийн эзэнт гүрэн хүртэл хоорондоо хагарахтаа тэргүүд ч гэсэн мөхөхтэй дандаа л одоо 2-3 блок болол хоорондоо байлцсараагаар нэгээ мөхөөгөл ингээл монголч гэсэн одоо Монголын эзэнт гүрэн ч гэсэн унаал хоорондоо байлцсараагаал тийм ээ. Ингээл ерөөсөн эзэнт гүрнүүдийн хувьцаа ингэж л төгсөжсэн байгаа юм. Тэгээ ер нь бол энэ Төв Аз орхны хүндий Алтай хянганы завсраас юу яасан? Ялагдсан буюу төрөгдсөн нь нэг хэсэг нь ангиадын соёл руу одоо дагаж ордог. Нөгөө хэсэг нь одоо ингээд Евразийн хэр талыг дамжаад ингээд Европ руу хүрдэг. Тэр нь одоо тэр Унгар Монгор гэдэг одоо Дратила хааны удам байна гэж бид нэр түрүү ярьсан тийм ээ. Тэгэл энэ одоо төргүүд төрг гарвалтнууд одоо ингээл тэгэл баруун тишэл ингээл хангараал ингээл нүгэл ингээл одоо нөгөөх юу гэдгийг хээр тал нөгөөх өөрсдийнхөө оршнох тогтнохтой хэлбэртэй ижил зүйлээ ингээд хайгаад явна. Энд нэг ноёлогч бүлгүүлдэг. За тэгээ тэр нь бас хоорондоо хайгарна гэх мэтэр ингээд. Төр тулсын урд түүхтэй хэдий боловч төр тулсын эдрий болно гэж үргэлж хэлсэн. Одоо ингээ ярихлаар монголчууд тэгээд энэ одоо төргүүд гэсэн дандаа л хоорондоо ингэж яадаг болсон байна гэж. Гэхдээ ерөөсөө л түүх гэдэг бол энэ хүн төрлөختний түүх. Та нар тэр Японуудыг эсвэл тэр Француудыг тэр англичуудыг нэг л гоё л байгаа л тэгсэн гэж бодож байна үгүй. Яг нэг хүний нэг зам төрөх муудалцдаг холыг хардггүй тэр жижиг сажиг эрхээ ашигнахад л ам тавьдаг мөнгө амьдрах юм шиг боддог тэр нэг одоо тийм явцуу юмнууд л одоо үргэлжилж явсараа л өнөөгийн дэлхийн ертөнцийг бүтээсэн. Бүх үндэстэнд байдаг зүйл шүү. Хорлогон муу хүн гэж байдаг, сайн сүрхий хүн гэж байдаг, холыг хардаг хүн гэж байдаг. Азар энэ үйл явцын дотор бол их супер сэтгэдэг хүмүүс байж таарад, их хүчтэй хүмүүс төрж таарад төр тулсуудыг нийгмийн байгууллагыг одоо өөрчилдөг, дээш нь аваад явдаг. Тэр нь бидний үлгэр дуурайл болоод түүхийг одоо бичээд ингээд үлдээдэг. Тэгээ бид одоо ингээд дараа нь яриа суудаг юм л түүх. За одоо ингээл төрхтэй холбоотой одоо их болсон шүү дээ. Тэгмүүд одоо ингээл Оростой холбоотой, Герман үндэстнүүд гэл. Манай Монголтой одоо ах トゥ гэхээр одоо холбоотой улс гүрэн юу вэ нэр нь? Улс орнууд юм уу соёл иргэншлүүд одоо их том болоод хэлэхлээр олон үндэстэн, олон улсад хуваагддаг. Жишээлбэл Слав гаралтаад ингээл Орос, Белорус, Украин урагшаага нөгөө Хорват, Мороват гэдэг ингээ явцдаг. Словени гэдэг тийм ээ. Тэгээ Болгар малгарч гэдэг ингээ явцдаг. Түүрэг гаралтай орнууд гэхдээ зөндөө юм байна. Одоо Болгарадаас ахгуулаад нэг тал нь Словактай нөгөө талдаа төргүүдтэй холбоотой гээл тэгэл төргийн Үзбек, Киргиз, Казахстан гэл ингээл олон улсууд байж шít. Тэгээ Герман гаралтай гэх юм бол одоо тэгэл хойд Европын тэр чигээр англ мангл гэл ингээ байж. Гэтэл Монгол тоо ижил гарвалтай гэдэг юм уу? Яг угсаа нэгтэй улс байна уу гэвэл одоо дэлхийд байхгүй. Харин Монголын зах хязгаарууд нь том эзэнт гүрнүүдэд буюу улсуудад хуваагдсан байна, тийм ээ. Одоо Хятад байгаа монголчууд. За тэгээд одоо Оросд байгаа монголчууд гэх тийм ээ. Иймэрхүү. Тэгээ Монгол, Япон хоёрыг нэг одоо ингэдэм юм аа. Олон улсын одоо энэ геополитикийн одоо судлаачийн хэлснээр Монгол, Япон хоёр бол үндэстэй юм гэж. Соёл иргэншлийн холбоотон байхгүй.
Угсаа гаргалын холбоотой байхгүй. Ганцаардмал. Жишээ нь Монгол одоо өвөр Монгол тусгай тогтносон бол нэг ахаад нэг Монгол улсын Монгол гарвалтай нэг улс байх нэ дээ. Тэгтээ зэрэг тийм биш гэж. Тэгээ монголчуудаа ойр гэж үзэх өөр ямар зүйл байна. Тэгэхээр зэрэг Орос Хятад хоёр болох одоо энэ хоёр чинь хоёулаа нэг нь Слав, нэг нь хан үндэст ингээд өөр шал өөр. Монголчуудаа буддын соёлоор гэдэг юм уу нэгдий гэхдээ зэрэг хамгийн их хөлгөний чиглэлүүд юу Монголын хамгийн сүүлийн сонгосон доо төстэй төвд хятадын гүнд байдаг. Тэгээд өөр баг байхгүй шиг болоо явчих тийм байна. Тэгэхээр монголчуудаа хэл соёлын хувьд хин их ойрхон бай. Бүгдээрээ нүүдэлчин байсан тийм ээ. Тэгээд ерөнхийдөө тэр симпат гэдэг юм уу тал өгөх талдаа бол манад монголчуудад илүү одоо нийлэмжтэй буюу нөхөрсөг ойд орслаараа бол ойрд тандад үндэстнүүд байна өгч. Тэгэхээр одоо та бүхэн ажилласан Алтай язгуурын хэл гэж хэлж байгаа тэр зүйл бүрэн батлагдахгүй байгаа хэдий боловч ерөнхийдөө тийм залгамал хэлний нэг бүлэг байна гэж. Тэрэн дотор одоо энэ төрөг гарвалтнууд, манж төнгөс гарвалтнууд. Тэгээ Монгол. Энэнтэй мөн холбоо бүхий Солонгос, Японод байна гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бүр ойрын төрөл гэж байхгүй, бүр холын төрөлтэй байх нь шүү дээ. Тийм учраас тэр энэ Солонгосын ерөнхийлөгч ирээл, Америкийн Японы ерөнхийлөгч ирээл, Туркийн ерөнхийлөгч ирэхдээ та нар сайн хажаараа. Дотор нэг юм үг байдаг. Бид бол нэг гарвалтай ойрдууд ахан дүүс байж болох улсуудаа. Бидний харилцаа бол ердийн дипломат харилцаа, улс орнын хоорондын эрх ашигын харилцаанаас давсан илүү илгэмсэг ойрдууд байх боломжтой гэдэг мессежийг дандаа өгдөг. Тэгэхээр одоо бид нар чинь холын бүр нэг үл мэдэх танихгүй нэг хамаа тэмгэнлээ гэсэн улсуудтай байх нь шүү дээ. Тэгээ ер нь бол одоо Орос Хятад хоёр бол өөр иргэн шил. Хэрвээ Монголын тусгаар тогтнолж гэдэг юм уу Монголд ямар нэгэн цагт аюул бий болоход дэлхийн хамтын нийгэмлэг бол яг нэгдсэн дүрмээр хамгаалах байх. Зүгээр сэтгэл зүрхээр хамгаалж болох юмнууд нь саяын хэлж байгаа улсууд. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгос, Япон, Турк. За үүнээс гадна соёлын холбоотны хувьд бол Монголд нэлээд тийм одоо төр институт геополитикийн хувьд нийлэмжтэй цаанаас одоо сэтгэлээрээ гэдэг юм уу ханддаг орон бол энтгэг. Тэгэхээр бид нар нэг ийм бүр холын нэг ингээд чаавал биднийг өрөвдөж болох улсууд байгаа байх нэ дээ. Ийм одоо сэжмийг улс орнууд өөрийнхөө хөгжилд улс төрийн харилцаанд, улс төр эдийн засаг соёлын харилцаанд маш их хэрхэмлэн үздэг. Тэр зүйлүүдийг бэхжүүлэхийг оролддог. Тэр хэлхээ холбоог сайжруулахыг оролддог одоо ийм манайх шиг одоо ийм нэг өнчирсэн буюу дасарч ингэж өөрийн эргэн тойрны ах дүүсгүй орнуудад ийм юм байдаг юм байна л да. За яг одоо нөө бүрээд өөр Монгол гэхлээр чинь бусдын харьяаны болцсон учраас одоо энэ хүч чадал байхгүй. Тэгэхээр соёлын холбоог ирж хайдаг, иргэншлийн холбоог ирж хайдаг, угсаа гарвалтнуудын холбоог ирж хайдаг явдал бол дэлхий дээр үл үзэгдэх маш бодиттой хүч. Жишээлбэл одоо яагаад ингээл дайн болохоор Европ, Америк хоёр дандаа нэг байдаг. Христийн ертөнц буюу нэг гарвалтнуудын ертөнц, бүс нутгийн нэг зоон. Энэ мянган жилээр холбогдсон. Түүнийгээ баг одоо өөр хүнтэй хэрэлдэж байхдаа намайг тэр өмөрөндөө гэдэг нь мэдрэмжээрээ соёлоороо мэдэрчээдэг. Ийм одоо бүс нутгууд байдаг. Тэгэхээр Монгол бол эргэн тойрны энэ хуршүүдтэй харилцахаас гадна өөрийн танд сэжим соёлын хэлхээ холбоо бүхий тэр зүйлүүдийг сэргээх. Жишээлбэл одоо энэ чих тодорхой ш. Японд Солонгост Монголыг мэдхгүй хүн гэж байхгүй. Тэгтэл өөр газруудад бол мэдхгүй хүн зөндөө байна. Туркэд Монголыг мэдхгүй нэгч туркгүй байхгүй. Тэгтээ бүр одоо Монгол хүн гэвэл илгэмсэг хандна. Энэ байдал одоо тэр ардын дипломатын ч гэдэг юм уу жирийн бидний мэдрэмжд байж байгаа суурьуд. Тэгээ энэ зүйлүүдийг одоо бэхжүүлэх, ойрлогоо татах, нөхөд байх. Энэ соёлын харилцааны сэжмүүдийг тодтогч өгөх. Энэ их чухал. Ийм юм аа. Ер нь Монголын түүхийг хамгийн их бодиттой дэлхий дээр одоо Азийн үндэстнүүдээс их түгээж энэ бол их чухал үндэстэн шүү. Эднэр хүчрэх шүү. Эдний сонин шүү гэж сонирхож байсан улсууд бол ерөөсөө Япон, Энтхэг хоёр. Энтхэгийн ерөнхийлөгч Жавхарлаар Неру гэдэг хүн бүхэл бүтэн өдөр охиндоо бичсэн загтлаг гэж цуврал бүтээлүүд дээр алдартай цуврал бүтээлүүдтэй Монголын эзэнт гүрэн жишээг маш олон удаа дурдж ирсэн.
Дэлхийд ийм хүчрэх үндэстэн байсан шүү. Энэ бол улс гэж ингэж оршдог, хаан гэж ингэж оршдог. Үндэстэн ингэж нэгддгийн жишээг эндээс харж болно гэл. Японууд яаж судалсан бэ гэхээр 20 дугаар зууны ихэнх үед тохиолдлын хэлбэрээр одоо судалсан боловч айжмдаа мэдрэмж нь ерөөсөн Монгол гэдэг бол Аз хүн эзэнт гүрний түүхийг бий болгож чаддаг. Азуудын сул талыг нөхөх хамгийн том нийгмийн байгууллагын супер жишээ гэж үздэг. Тэгээ бид нэг иймэрхүү юмнуудаа одоо энэ түүхийнхаа ийм авааж тавих гэдэг юм уу бусдад ойлгох сонирхож байгаа хэсгүүдийг бол сэлмийн тодтогч явах ёстой учиртай юм аа. Энэ бол зүгээр нэг тийм юу гэдэг нэг тийм дэврэн өхөөрөө хий хоосон яриа биш. Тий. Одоо энэ түүх бол байнга үйлчилж идэг. Хэлхээ холбоо ой санамж соёл дандаа үйлчилж идэг. Өдөр тутмын хэрэглээ биш байнга хүчтэй биш үйлчилдэг мөртлөө тасарсгүй шижин болж идэг. Одоо та нар ингэ бодоод үзтээ. Одоо энэ Орос Украин хоёр чинь бараг 5 жил болчихлоо шүү дээ. Гэхдээ тэр дайн зовлон үзэн ядалтын цаана нэг л юм яваад байгаа. Гэхдээ бид хоёр чинь ах トゥ ус шүү дээ. Яагаад бид тэр ах トゥ хоёр зодтолтоод байгаа юм дээ гэж хоёр талаа яриад байгаа. Тэгээ бид нар чинь ортодокс шүү дээ. Үнэн алдартны шашинт нот шүү дээ. Гэхдээ бид чи яагаад ингэж байгаа гэж хоёулаа уйлаад зодтолтоод байгаа. Тэгэхээр эн чинь юу гэж яах вэ гэхээр тэр соёлын хэлхээ холбоо тэр мэдрэмж. Орос энэ дэлхий дээр одоо энэ Украинтай байлал ганцаардж байхдаа Славяныг чи манайх байх ёстой. Тэ? Белорусыг чи минийх шүү гэж байгаа нь юу гэхээр соёл иргэншлийн гарвал угсааны илэг татчих. Тэгэхээр чи бид дэлхийг хичнээн одоо ухаалаг, хичнээн космополит, хичнээн даяарсан, хичнээн хүний эрх ярьдаг боловч яг ийм одоо чинь ойр дот зүйлээ ирж хайдаг, тэрэн дээрээ тулгуурлах тэр хэрэгцээ шаардлагууд нь оршсоор л байна. Ийм. Тэгэхээр энэ чинь нөгөө Монголын түүхийг судлах, бидний хэлхээ холбоо юун дээр байх юм, бидний хол төрлүүд юу байх юм, би ганцаархнаа бол яах юм. Тэгээ монголчуудын энэ одоо ялгарч байгаа энэ шинж бол юу гэхээр зэрэг энэ бэлчээрийн нүүдэлчд буюу энэ тал нутагтай холбоотой. Тал нутагч гэж одоо хэлэхгүй юм да, хээрийн бүстэй холбоотой. Тэгээд эннээсээ ургасан соёл, оршихуй, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээд. Энийг л ингээл нэг нэгээр нь баллуурдаад байх тусам бид нэр хинтэй ч адилгүй болно. Бүгдтэй адил болно. Бидэнд эрхэмлэх үнэт зүйл байхгүй болно. Эрхэмлдэг өөрийн арга хэлбэрүүд байхгүй болно. Хоол унд нь адилхан болно. Ингээд яваад ингээд эрхлээрээ жижигхэн үндэстэн өөрөө ингээд хинж болцдог. Дараа нөгөө нийгмийн нийт ёс суртахуун болоод хүн эргэн дотор байж байгаа нийгэмд байж байгаа дархлаанууд ундаг. Тэгээ нөгөө бусдаас дутуу хүн чи яадгийг гэхэд бусдын юм дуурайж дагаж ингэж гүйсээр угаад тэрийг соёл гэж үзсээр угаад тэгээ зүгээр л нэг юм Аз царайтай тэгэл хинч биш амтан болно. Тим ямиг амархан эзлэн амархан тэр улс байхгүй болно хэврэгшин нэмзэгшин. Тийм учраас энэ цөөн хүндэстнүүдийн дотор юу байдгийг бэ гэхээр нөгөө цус угсааны асуудлыг ярьдаг. Яг тэр чинь нөгөө өөр томчуудад дандаа дарлуулж байгаа мэдрээд байна шүү дээ. Энэ байдал нь явсаар угаад оршин тогтнохынх нь ойлголт боллоо өрчдөг. Ийм л одоо зүйл. Тэгэхээр зэрэг одоо бид нар юу гэж нөхөр энэ өөрийнхөө дутуу байдлуудыг одоо нөхөх гэж оролдохдоо бусдын юмыг хоолборлаж дагаж бусчиг байх гэж хөгөөж ирэх биш. Өөрийнхөө тэр зүйлийг шинээр дэвшүүлэн тавьж бусдын соёлтой зэрэгцүүлэн авч явах тийм чадвартай ерөөсийн төсвөртэй байгаагаа харуулах. Тийм. Тэгээ одоо Монгол улсаа голдог, шилдэг, чамладаг хүн их байгаа шүү дээ, тийм. Тэгэл одоо нэг том сэхэдэн царайлсан, том эрдэмтэн болсон хүн гой Монгол юу юм? Дэлхий чи юм шүү дээ. Орос тэгж яхад бид юу юм? Хятад тэгж яхад бид юу юм гэдэг. Стил одоо хүртэл оршин тогтнож байгаа. Өөр байгаа гэдэг зүйл чинь чухал уу гэдгийг ерөөсөө огт анзаарах болж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийг ингэж үсгэж байхдаа энэ монголчуудын байгальд өөр байдаг, мал ахуйдаа өөр байдаг. Уламжлалт төр хэв заншил ёс тэр хорой цээр янз бүрийн юмнуудыг хэрэгэлдэг байх. Тэр бидний одоо тэр сайхан шинжлэх ухаан гэж үзээд байгаа европчууд тэр хөгжсөн орнууд чи бүгд эннийхээ үндсийг авч явдаг. Тэ нэг мухар сушиг шиг юм ингээ хэрэглээд байдаг хгүй. Гэтэл чинь мухар сушиг биш зүгээр ерөөс амьдралын дадал болгоод өргөждөг. Яг тэр нэг заншлыг илтгэж шít. Босгон дээр гიშгэдэггүй маач гэдэг юм уу тийм. Эсвэл Европод бас тийм заншлууд одоо байж идэг. Тэгээ өөрөөсөө болохоор нэг мохор зүсгээр. Тэгээд өөрөө тэр хүний юм очиж үзгээрээ
Монголынхоос өмнө орж чадахгүй мухар сүсгээр муухай лам нар гэж яриад байгаа мөртлөө хүний нотод очихоор нөгөө сүмийн л үзэл сүмийн л шүтэл явж идэг. Тэгэхээр энэ бол дутуугийн комплекс уу дутуугийн мэдрэмж гэж энийг хэлдэг. Энийг зовлонтойгоор гаслантайгаар сул доройгоор бууж өгөх биш. Түүнийг тодцгож зэрэгцүүлж соёлын ялгарл болгож бусдад сөрөгцүүлэхгүйгээр зэрэгцүүлж өөрөөс бусд зэрэгцээ гоё амтан болж одоо харагдах нь чухал болчиход байгаа. Тэгээ одоо бидний ер нь яг үе үеийнхний настай хүмүүсийн санаа зовоодог зүйл бол тэгээ одоо би ч гэсэн одоо нас ингээд огтцсон хүн ахмад болж байгаа хүн одоо яаж нэг дэм чаваас монголоор нэг гайхуухан ярьдаг хүүхдүүд монгол хэлээ сайн ойлгодог боловсруулдаг ядаж хэлнийг аваад хөдөөгээр талаа мэддэг энэ хөөш энэ дэлхийгээс өөр чив чимээгүй авгаа их далайцтай гоё ертөнц дотор тэгээ бөмбөг шиг өндөх шиг гоё цагаан гэр хитэн малтайгаа зэрэглэн дунд байх нь ерөөсөн жавхлантай гайхалтай гооцоо болохыг мэдэрч чаддаг, олж хардаг. Ийм мэдрэмжүүд бид нар ийм аав ээжүүд бидэнд хэлэх болчихж байгаа. Одоо бол бид нар ч нөгөө хүүхдүүдээ нөгөөх яаж өсгөх юм мэдэхгүй нэг тийм эдэртэй үе байна л да. Мэрэ тэгдэг шүү тийм гадаад дотор явцсан хүмүүс чинь Монголынхаа одоо нөгөө нэг янз янзын юмыг л одоо өөр яадаг юм те муулж хүлээж авдаг нэ. Гадаад очиод уух соёлын хүртэл дуурайгаал. Тэгэл хүний дуурайгаал тайлчгана гэдэг те. Гэтэл гадаадынхаа ирээд манай соёлыг пөөх ямар гоё өрөмц юм бэ, сайхан юм бэ. Ингэж хүмүүс харж болдсон байна энэ тэгээд хараад байдаг. Бид хоёрын түүхийн тухайн яриа ийм юм руу яагаад халтарч байгаа вэ гэхээр энд чинь болохоор бидний ингэ үлдсэн байдлын ээдрээ зовлон бол ийм юм шүү. Энэ бүхний эцэст бид нэр энийг бас нэг жаахан тэгээд цаашаа ингэж явах юм хэрэгтэй юм шүү гэсэн санаа. Орчин үеийн хөгжил технологи тэргүй бүх улсаар авч байгаа. Харин ялгарх зүйл маань бидний үнэт зүйл маань хаанаас юу ирлээ гэдэг зүйлээс юугаа тээж явж тэр хөгжилтэд зэрэгцүүлэх вэ гэдэг нь өөр. Юу ячээ одоо хоёул ерөөхдөө айгүй ерөөхдөө ярьчлаа түргийг те. Нэг сонирхолтой юм одоо нөгөө Туркийн шашин байгаад байгаа шүү дээ. Тэр нь бол одоо эмэгтэйчүүд нь алчууртай яваал. Тэгэхэд одоо түрүү угсаатан туркууд одоо Монголд байх үедээ ямар шашинтай байсан юм? Монголд байх үедээ бол тэнгэр шүтлэг шашин маа бөө шүтлэгтэй байсан гэдэг. Тэнгэр шүтлэг нь арай өөр юм аа. Одоо бөөгөөсөө язгууртаа боловч яахан тогтолцоорхог болоо явцдаг. Нийгмийн шүтлэг болчдаг. Бөө нь бол хувийн шүтлэг байж байдаг. Ер нь бөө мөргөлийн шүтлэгтэй байсан байна гэж ингэж л үздэг. Тэгээ энийг чинь одоо таньж мэдхийн тулд хэрвээ олдвор сурвалж одоо үлдээгүй байвал яах ёстой вэ гэхлээр зэрэг нөгөөх оршуулга тэр хөшөө дурсгал үлдсэн юмнуудаас нь гаргаж авдаг байхгүй. Одоо судлаачид ер нь тэгж л яадаг. Бөө мөргөлийн шүтлэгтэй байлаа буюу одоо марка болооч гэсэн 13 дугаар зуунд Туркээр дамжаад энэ Казахстан дунд Азар эрэхтэй бол эднийг бол нөгөөх онг шүтлэгтэн гэж хэлж байгаа шүү дээ. Онг шүтлэг гэдэг бол ерөнхийдөө бөө мөргөлийн шүтлгийг л ерөнхийд нь хэлээд байгаа. Тэгэхээр бөө мөргөлийн шүтлэг бол энэ хов шүтлгийн шинжтэй зүйл бол одоо нойлж исэн нүүдэлчтэй буюу байгалийн шүтлгийн хэлбэртэй байж байгаа гэж. Одоо шүтлэг нь юунаас болоо солигдчихв? Одоо энд байсан яг одоо хүн бол шүтлэг бол үндэстнүүд чинь солиол явдаг. Тийм ээ. Одоо Иран бол Зарастр гэж одоо угуул шинтэй байж исэн эртний персүүд одоо ингээл лалын шинтэй байна тийм ээ. Төргүүд эндээс ингээл явсаар угаал нөгөөх бөөмөргөлтэй нөтөж явж байгаа лалын ертөнцид танилцал тэгээ лалынх нь Атаман эзэн төрөнгөс 600 жил тогтохдоо араб бүсгийг аваад тэгэл Атаманы одоо тэр эзэн гүрний үед лалын шашныг аваад одоо тэгээ нөгөө бөөмөргөлтэй байсан хүн чинь лалын шашинтай арабын соёлтой царай зүсэн бол дундад газар дундын дэнгисийн царайтай одоо төгсчихэж шээ. Тэгсэн гэрнийг хилээ хадгалаад Турк гэдэг бахархал прайд одоо тэр юмнуудаа ингээ хадгалаад тэгээд тэр Туркийн хэв маяг соёл одоо нөгөөх урлал инга хэв маяг ингээ хөгжүүлээд ингээ аваа явцсан. Тэгэхээр үндэстийг сони хөвсөж болж байгаагийн жишээ байх нэ тийм ээ. Тэгээд тийм маягаар за монголчууд гэхэд ч н одоо ингээл бөө мөргөлийн шүтлэгтэй байж яснаа жаахан тэнгэр шүтлэгтэй болоод тэгэл төр ёсондоо бурхан шишин аваал бурхан шишин гэдэг бүр хүнүүгээс ээж аваал алдаал дахиад Сямбэ дээр аваал жужаан дээр аваал
Тэгэл дасраал ингэж явсаар байгаа л сүүлийн 300 жилийн турш Монголын эзэнт гүрнийг одоо тэр Төмөдийн Алтан ч Монгол улсыг одоо тэр Ховлиацсан хааны ёсоор дахин мандуулахын тулд тэгэл бурхан шишийг залж шít. Тэгэл тэрнээс хойш ч одоо нөгөөд өндөр гэгэний соёл гэдэг юм чинь би бол одоо бид нар ингээ бурхан шашинтай байж байгаа жишээ нь. Тэгэхээр бид нар бөөмөргөлтэй байсан улсууд бурхан шашинд орцсон. Тэд нар бөөмөргөлтэй байсан улсууд лалын шашинд орцсон гэсэн санаа. Тэгээ Туркууд яг хөө тэр шашныхаа дэг ёс заншил юмнуудаа дагаал соёлд нь өөрчлөлт ороод тэгэл одоо нөгөөх гэвлүүртэй одоогийн тэр нөгөөх тэнгэр ертөнцид бие харуулдгүү эмгтэй хүнийг одоо тэр битүү байлгадаг ийм соёл заншлигын дагуу ингээл ховсоо явчихж шít. Тэгээ энд өмсчихсэн хувцснууд найжимдаа өөрчлөгдөж сүүлдээ европчуудыг одоо дагаал одоо тэгээд энэ чин дэлхийн ертөнц бүгдээрээ л одоо ийм ханцуутай ийм цамц ийм Европ захтай хөрмөн сэтгэл болцсон байна шүү дээ. Ингээл бүгдээр нэгсэл ийм болцсон гэсэн үг. Тэгээ энэ нь бол үйл явцынхаа явцад соёл иргэншлийнхээ эргэн тойрны нөлөөнөөс ч болно, зориудаарч болно. Жишээлбэл одоо хятад соёлын хувьсгал гэж болсон. Монгол соёлын довтлогоо гэж болсон тийм ээ. Туркид гэхэд 1930-аад он 20-аад оны сүүлээр бас яг соёлын довтлого болж исэн. Тэгээ бүрдгүүд ч одоо тэр эндээс очсон туркууд ч нөгөө гэртний хэлбэрээ хадгалж явсаар байгаа сүүлдээ нэг юм бортхон малгайтай байсан. Нөгөө ийм хөрөн бортхон эсхийн малгайтай. Орон даяараа л нэг юм бортхон малгайтай. Тэгээ тэрий чинь одоо тэгэл соёлын хувьсгалаар л өөрчилсөн шүү дээ. Нэг л өдөр өөрчилсөн гэж байгаа шүү дээ. Тийм. Одоо ерөнхийдөө цаг болсон. Тэр яг надад нэг юм сонирхолтой санагдаад идэгий. Одоо нөгөө нэг одоо энэ лалын шишин муслим мэдэргэл эмгтээчүүдээ жоохон баг хүн биш тал руу үздэг. Зарим тохиолдолд эмгтээ хүн эрэгтэй хүн хоёр нэг ширээнд сууж хамт хоол иддэг үдэргэл ярьдаг юм байна л да. Тэнгүүд одоо бид нар чинь ардчлалыг бол одоо Америкаар одоо сүүлийн үеэр төсөөлөд байдаг. Тэнгүүд Чингис хааны үед эмгтээ хүн болол их дээдлэгддэг байсан. Одоо их хуралдаатаа чатна хамт суудаг байсан гээл. Одоо нөгөө нэг алчурдан одоо лал муслим шашинтнуудын эмгтээчүүд хүртэл одоо хамт ширээнд сууж хоол иддэг холж барьдгүй өдр байсан бол одоо тэр нь болоод эмгтээчүүдийг илүү хүн гэж үзэх тал руу орсон гэл тэгдэл юм байлээ л дээ. Тэгмээ Чингис хааны үед одоо жинхэнэ ардчлал үүсч одоо жинхэнэ ардчлал байсан гэж юу үзэж болох вэ? За ер нь тэгж үзэх нь ч юу юм бэ? Тэгээ эртний грек ром ч юм бол одоо парламентд ёс энэ төр чинь бол эртнээсээ байлаа шүү дээ. Тэгээ үндэстэн бол улс орнууд ингэж хамтаараа шийддэг шийдлийн хэлбэр бол бүр хүний одоо юу гэдгийг балар хүү нэгдлийн үеэс ч гэсэн л одоо янз бүрийн хэлбэрээр байсан. Тэр нь нийгмийн төр тосны дэглэм өнөд зүйл болж ховрох бэхжих тэгээд алга болох дахин одоо шинэ соёл бий болох гэхэд одоо хөвсөж явсан ийм хэлбэрүүдтэй. Чингис хааны үед бол яг хуралдаа гэдэг одоо жишээ нь парламент ёсны хэлбэртэй. Тэгэхдээ одоо ерөнхийлөгчийн засаглал шиг хаан бүгдийг захиран тийм ээ. Тэгэхдээ хаан бол улсын бүх зүйлийг өмж болохгүй хэсэгчилж хуваагаад өөр захирагдсан тэр хэсгээ ээж байгаа мөртлөө мэдлийг чуулганыг захирдаг гэх мэт ийм тогтолцоо бол монголчуудын энэ нийгэм дотор байгаа л байлаа шүү дээ. Тэр үед бол ер нь одоо ихэнх эрэгтэй осны үйлдэгдэл ч юм уу ээжигээ хүндэлдэг эмэгтэй хүнүүнд хүндэлдэг ёстой ч юм уу ер нь бол европчуудын хувьд одоо дэлхийн түүхэнд Монголын 13 дугаар зуун ер нь нүүдэлчдийн одоо энэ нийгмийн байдлыг одоо судалж үзээд маш ер бусын онцгой одоо тэгш хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүнийг сонсдог, шийдвэр гаргадаг, эмэгтэй хүн төр барьдаг. Энэ байдал эмэгтэй хүнийг хүндлэх. Тэгээд тэр эмэгтэй хүнийг хүндэх ёс нь бол дандаа нөгөө язгуур ухсаа эзэн харьяатын ёстойгоо давхцаад ингээ явдаг. Ийм хэлбэр байна. Энэ бол маш онцгой одоо сонин соёл юм аа гэж байгаа. Зарим орнуудад одоо ингээд хатуу дэглэм бий болоод эрхлээр зэрэг одоо лалын шинж тийм байх юм биш шүү дээ. Христ ч угаасаа тийм л байсан тийм биз. Тэгэл улс орон болгонд л эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл бол ингээл янз бүрийн хэлбэрээр л одоо байсан. Тэгээд монголчууд л харьцангуй их гайгүй сайхан байжээ гэж үзэж байгаа. Зүгээр зарим нь дэвэргээд хитрхи их одоо манайхан одоогийн ардчлалын эцэг юм байна. Бид нэр парламенттай байсан юм байна. Бид нэр эмэгтэй хүний эрхийг дээдэлдэг байж гэж ингэж одоо шууд тулгаж одоо дүгнэх нь юу юм? Ямар ч үсэн хожуу үеийн үнэт зүйлээр дамжаад тэр зүйлийг ингээ ажиглахад энэ орчин үеийн эрхчлөөтэй нийгмийн байдлын нэлээд олон үзэгдэл элементүүд Монголын эзэнт гүрний хувьд байсан ямар сонин зүйл вэ? Ямар гачин юм бэ? Нэг хариг сайн байнсан гэсэн чинь гээд байсан. Гэдгээс сүулдээ судалж явж ирсэн агүй ер нь чинь соёл гэдэг чинь хаанч байж болох юм байна шүү дээ.
Энэ үйлчлэлт балай бүдүүлэг гэдээ байсан чинь амар Европсын тэр хувцас хэрэглэл ёс заншил зэрэг зэвсэг зохион байгуулалт хүндэтгэл шудраг ёс одоо тэгэл бүх юм чинь одоо тэгэл бидний одоогийн хэлж байгаа хэмжүүрийн хэмжээнд байна штэ гэл ингээл дүнжиж байгаа явдал бий. Тэгэхээр нөгөөх юу гэдгийг одоо манай одоо энэ зарим одоо их сүрхий альтернатив гэдэг юм уу модерн төгсөлт болохоор зэрэг ерөөсө бүдүүлгэл гэж үзээд байгаа шүү дээ. Гэтэл тэр бүдүүлэг гэж үзээд соёлтой гэж үзээд байгаа нэг юм чинь тэр үед ямар байсан бэ гэдээ харахтай зэрэг бас л их хэцүү. Тэгэхээр бид бол үндэстэн оршин тогтножил байгаа бол тэр нь нийгмийн байгууллагын хүчтэй тийм тогтолцоонуудыг бий болгож оршижил байгаа бол ахын соёл хүртэл бүх зүйлдээ ёс зүйн соёл этик энэ төр гэдэг нь бичсэн л байдаг юм байна. Гэдэг шууд хамаарлыг бол олж харж болно. Тэрийг харин зүгээр үлдсэн үү үлдээгүй юу? Тэрийг хаанаас олж мэдэх үү? Эсвэл шууд тэрийг шууд хамаарлын онлын хувьд хамгаалах уу гэдэг нь өөр зүйл. Ийм л юм. За. За өнөөхдөө одоо ингээд өндөрлөхөд болсон байхаа гэж бодож байна. Танд ярих зүйл байсан уу? Төрхтэй холбоотой. За яг энэ удаадаа бол энэ төргийн 300 жилийн ноёрхол Монгол газарт ямар байсан бэ гэдэг ерөнхий таамыг ярьчлаа. Нэр усын он цагийн дурдаад ингээд ярихлаар үзэгчд хүрдгүн шүү. Дотор нь болсон үйл явдал нь хоёр хүн нэг алсан одоо яадаг ч юм те. Тэгээд тэрийг хаалаад энэ ингээд ийм ачин болсон шүү дээ гэдэг адал явдлаар дамжуулж ярил одоо их амархан ойлгодог юм байна. Түүхий ноён руу хүрд юм байна гэдэг үнэн. Тэгээ ер нь бол одоо түүхийг тэгж ярмаар тэгж заамаар юм шиг байгаа юм. Сонирхолтой зүгээр хэлэхэд одоо энэ хүмүүс түүхийг хуйтгартай гэж боддог. Би залуу бага насндаа хамгийн их түүх миний хамгийн хуйтгартай хамгийн дургу хичээл байлаа. Яг тэр түүхий чинь нөгөө он цагаар нь нэр усаар нь ингээд ойлгохдохгүй тэгээ адал явдлыг ярихгүй нөгөө сонирхолтой юм ярихгүй болохоор түүх чинь зүгээр нэг юм гачин хуурай юм байна. Гэтэл ингээд хожим ухаан ороод ингээд харахаар бүх юм түүх. Бүх юм түүх. Та нарын үзэж байгаа Холливуудын кино, тайзан дээр гарч байгаа жүжигүүд тэр хоорондын ярьж байгаа адал явдал онгоонууд бүгд түүх. Тэгэхээр түүх бол бидний амьдралыг ингээд хэлхээ холбоог сонирхолтой болгож байгаа. Сонгодог бүх зохиолуудыг уншаад үзээрэй. Бүгд түүх. Story буюу history. Тэгэхээр зэрэг эн чинь одоо түүхийн ирээдүйн цагт үйлчилж яадаг, одоо цагт үйлчилж яадаг, өнгөрсөн цагт үйлчилж яадаг. Бүх цаг үед чинь түүх байдаг. Түүх зөвхөн өнгөрсөн юмны тухайн нэг тийм уйтгартай хэсэг биш. Тэгээ одоо та бүхэн одоо тэр аватар гэх сайхан кинонууд бодоорой. Одоо тэр ирээдүйг зөгнсөн AI-тай холбоотой өчнөө кинонууд чинь дандаа зохиосон түүхүүд. Тэгэхээр түүх бол түүхийг түүх гэж харахгүй, түүх бол бидний амьдралын хамгийн сонирхолтой адал явдлууд юм аа. Энэ адал явдлууд бүгдээрээ биднийг бүтээж идэг юм аа. Дараа нь бид энэгээрээ заргалдаж, эсвэл энэгээрээ мөчөөрхөж, энэгээрээ яаж энэ улс орнууд хоорондоо ялгарч тусгаар тогтнож идэгин, өөрийнхөө үнцнийг тогтоож идэгин хэрэгцээ болоход энэ зүйл чинь бэлэн одоо судлагдаад мэдэгдээд чамайг тодорхойлж яж авах хэрэгтэй юм аа. Тэгэхээр одоо тэр дээр үед одоо эртний грекэд хэлдэг байсан шүү дээ. Хэрвээ чи мэрэгэн хүн бай гэвэл төрийг одоо засдаг хүн бай гэвэл 3 ухааныг сураа гэж. Нэг нь түүх. Урд хойд одоо эргэн тойрны юмнуудыг учир шалтгаануудыг мэд, мөн чанарыг мэд. Нөгөө нэг нь учир зүй, логик гэж хэлдэг. Логик. Гуравт зүйл нь гүн ухаан. Гүн ухаан, логик, түүх үзээгүй бол улс төрч болгодгүй. Улс төрч болгодгүй. Энэ дээр улс төрч болгох нэг том шалгуур нь илтгэх орлого. Энэ нь юу гэж байгаа юм гэхээр чи ярьж хэлдэг, бичиж төлөвлөдөг тийм өндөр чадвартай байна. Дээр нь чи энэ дэлхийн ертөнцийг урд хойчтон төсөөлөх хэмжээний баримжаатай байна. Чиний сэтгэж байгаа арга хэм маяг чинь маш одоо логически буюу учир зүйн гоё эмх зэгцтэй байх ёстой. Тэгээд чи хийсвэр болоод бодиттой төсөөллөөр гаргалгаа гаргаж чаддаг философик сэтгэлгээтэй буюу гүн ухааны сэтгэлгээтэй байна. Ер нь бол тэр төр удирдахад одоо ахуй ёсны мэрэгчлэтнүүдийг гүйцэтгэгч үздэг байсан. Инженерүүд, эдийн засагчд. Одоо манайхан чи эдийн засагч л удирдах ёстой улсыг
инженер удирдах хэрэгтэй гэж байгаа. Инженер бол барилгаа барин зохион хийн бүтээн. Харин энэ нийгмийн байгууллага гэдэг зүйлийг нөгөө түүх учир шалтгаан үнэт зүйлийг мэдчихэдэг логик өндөр түвшинтэй нийгмийг хэрхэн энэ хууль ёс суртахуун иргэншил гэдгээр нь удирдах уу гэдгийн цагийг мэддэг хүмүүс удирдана гэж одоо эртний онолдоо энэ оцрогдсон байж болно. Оцрогдог байхаа. Тий, оцрогдсон байж магадгүй. Тэгэхээр тэр энийг үзсэн хүмүүс шудраг хүнлэг хандлага зөв тогтдог хэмжээнд өөрийгөө авч явдаг. Жишээ нь одоо Чингис хааны үзэнд хөрөн яаж тогтсон юм бэ гэдгийн нууцыг бид нэр одоо ингээд удаан судалж олон юм харьцуулж мэдчихэж шээ. Пөөх энэ шудраг ёс гэж ямар амар байсан юм бэ? Хүнлэг байдал гэж ямар амар байсан юм бэ те? Одоо тэр үнэт зүйлээ хамгаалах гэж ямар хүчтэй байсан юм бэ? Зохион байгуулалт гэж ямар онцгой байсан юм бэ? Гэх мэт тийм ээ. Тэгээд тэр одоо жишээ нь дайснаг хүртэл өөрийнхөө хамгийн үнэнч хүн болох хүртэл менежмент хийн гэдэг чинь юу гэсэн үг вэ? 100 мянган хүнтэй армийг нэг зорилго чиглүүлээд тэрний бүх санхүү, амьдрал, идэж уух, морь унах, зэр зэвсэг бүгдийг зохион байгуулад урт хугацааны олон 10 жилийн хэдэн мянган жилийн хол аяндаа ингэх гэж юу гэсэн зохион байгуулалт бай. Энэ нарийн бодох юм бол энэ бол зүгээр л бүчшгүй зүйл шиг санагдана. Гэтэл ийм юмыг хийж байгаа улсууд өөр бусад зүйлийг бодож чадна. Гэдэг одоо энэ нөгөө логик дүгнэлт гэдэг ч одоо өөр юм. Тэгээд монголчууд маш бүдүүлэг муухай байсан гэж байдаг. Тэгсэн хэрнээ яг онол судалгаа баримтынхаа сурвалжийнхаа хувьд эзэнт гүрэн супер эзэнт гүрэн гэж толгой эргэ шиг сэгсрээд байгаа хэрнээ эдгээр амар бүдүүлэг байсан гэдэг байдаг. Гэтэл маш боловсронгууд огтлцоо буюу маш хүчтэй систем уялдааг бий болгоцсон байж байгаа хүмүүс тэр нөгөө бүр өөрсдийнх нь одоо зэрлэг бүдүүлэг хүн шиг төсөөлөд байна шүү дээ. Энэ зөрчилдөд байдаг. Барууны судлалын одоо түүхчдийн хамгийн том алдааны. Жишээ нь одоо нуус товчийг судлахдаа Оросын судлаачд болоод ер нь барууны судлаачид нуус товчонд гарч байгаа овг гэдэг үг болвол овгийн байгууллагын балар эртний байгууллаар судлаа явуулсан байгаа шүү дээ. Гэтэл овг гэдэг зүйл юу юм бэ гэхээр тэр боржигдан утам боржин овгтон болов бисүүдийнхэн бисүүд овгтон болов гэд ингэж байсан нь засаг захиргааны нэгж буюу эзэн хариатын ёсонд хуваарлж ирсэн тэр хуваарлын тогтолцоог яриад байсныг овг гэдэг нэрнээс нь болоод эртний tribe гэдэг юм руу аваачаад тэрнээс нь цааш нь аваачаад нэг хүн нэгдлийн сэтгхүүтэй балар эртний хүний нэгдлийн үеийн нөхдүүд байна гэдэг ингээд дүгнээд байдаг. Нөгөө хүн нэгдлийн хачин бараг хилэнч үүсээгүй байж болох ёстой. Бүр гарамж бодтой бүтэн атгаж сураагүй байх ёстой хүмүүс чинь эзэнт хөрөн байгуулж идэв. Тэгэхээр ийм хүртэл нөгөө өөрийнх нь бодож байгаа нөгөө үндэснийг дүгнсэн байдал тэгтэл бий болгоцсон нийгэм хоёр нэг хоорондоо зөрчилдөж исэн онол хүртэл гаргаж исэн шүү дээ. Тэгэхээр ч одоо энийг болвол би одоо цэцэрхэд юм уу эсвэл онол ярих гэдээ ярьж байгаа юм биш. Ер нь бол бидний энэ түүхийн цаана бол их олон мөн чанартай байдгийн шүү. Манай энэ түүхчид археологчид өмнө одоо өөр сурталтай байсан ч өөр үзэл хандлагатай байсан ч тэр бүхэнд л энэ түүхчийн ухаан гэдэг юм бол ингээд их гоё юмыг бүрдүүлж ийдгийн шүү. Бид нэр одоо гудамжинд байгаа хөшөө дурсгалыг хүртэл ордондоо ямар зураг тавихыг хүртэл одоо бодож чадж байгаа юм бүх үйлдвэрлэл түүхээс гарддаг шүү. Монгол өөрийгөө ингэж өнөөдөр оршин тогтнохтой бид бахархаж чадж байгаа тэр үнэт зүйлийг чинь түүхээс гарддаг шүү. Гудамжигтай хаях ёстой зүйл чинь тэр түүхэнд байдгийн шүү. Тэ? А бид ямар шүү байсан бэ гэдгийн дүр зураг тэндээс гарддаг шүү. Ямар байх вэ гэдэг чинь ирээдүйд гарна. Нэгэн цагт баян байсан бол хэдэн үеэрээ ядуулсан ч баян байх нягууртай, баян болох нягууртай гэж. Яг нэг баян хүн гэдэг чинь их сөрхий ухаантай хүн байх нь шүү дээ. Одоо гүйлгээ юм. Тэгээд аав ээж чинь баян байгаа чи ядуурцсан. Тэгээд чи ядуу байна гэсэн үг шиг ч байгаа. Тэгээд удамгийн чинь дамжиж л байгаа бол оюун ухааны чинь потенциал дамжсан л бол хизээ нэгэн цагт чи аав шиг л байна гэж. Тэгээд эн чинь зүгээр яг логик төгнөлт болж бодит зүйл. Тэгэхээр зэрэг монголчууд тэр өвөг дээдсийн тэр хүчрхэг байсан, олон төр байсан, их өмнө самунтай байсан, дэлхийд гайхуулах улсыг байгуулж исэн гэдэг бол монголчууд одоо ч гэсэн ирээдүйд ч гэсэн ноёлох нягуур буюу түүний потенциал нөөц бидний гүнд хадгалагдаж болно гэсэн үг. Тийм учраас түүх бол маш олон зүйлийн шинжлэр агуулдаг.
яагаад удам чухал вэ гэдгийг тайлбарлах шиг боллоо тий. За өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөх болсон баха. За хэтэрхий зааварчлаарай. Гэхдээ сүүлийн ярианы сонирхолтой. Хэтэрхий задгаа ярьчуу гэхдээ овийн шинжтэй яриа. Ягаад гэвэл энэ нэвтрүүлэг бол бас ингээл үзэл бодол сонирхох хэрэгтэй гэж бодож байна. Бүр халиад хоёлаа бүр улс төргүүн ярьсан биш үү зүгээр л тий. За өнөөдөр бид төрөг болоод түүнтэй холбоотой сэдв болон бусад зүйлсийн талаар ярилцлаа. Бадам сан байхдаа баярлалаа. Бид цаашлаад одоо их Монгол улс болон арчилсан хувьсгал гээд Монголын түүхий үе үеийг яриад явах болно. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн бидний дараагийн дугаарыг үзхийг хүсвэл subscribe дарж бидний утсыг дэмжээрэй. Баярлалаа.